Улсын хурлын гишүүн оюун сайхны алтан гэрлэл санаачлагд дэмжлэгтэйгээр 3 хангаан уян яруу найрагчдын чуулганд Үр Хангаан аймгийн 10 их хэр хотод зохион байгуулагдана. Дараагийн 3 хангаан уян яруу найргийн чуулганы нэгийн давааны 3 дугаар дүйц мэдээж Аранхай аймгийн оролцогчдоор эхлэн Аранхай Лодой Жанцсан Монгол азар чанароо Хөнөөдөөсийн сүлд орсон хан сүрлэг хайрхан уулын эрээн хиймэл таслаас эрт давын сүр домшиг Монгол азар чанароо мянган жил уулс давс хийсэн бохож хизээч үзээгүй Монгол Улсын сүс ихэд цусан тандах туслагдсан цас уулсынхаа дошин эзэн Монгол азар чанароо Жавар төлжөрсөн моханыхаа тэргээр зүрхэн толтноо ижил сүргээ хамгаалсан эрдэж барьдах хүчтэй чиг эвээ танараа хизээч зөрчөөгүй Монгол азрын чоноо чонон гүйтгэл салхиндаа өнөр алдаж үзээгүй чимэн аван дахивта уулс дамсан цуцдгүй сум чацгата ижил сүргийнхаа төлөө сүдрэж нууж амин болоо тасартал тэмцдэг Монгол азрын чоноо Тэнгэр газрыг гэршээсэн Монгол нутгийнхаа сайхан тийшээ дэрсийнхөө хэмрэл үдээ өргөж хүчирсэн нум шиг шүргсэн биеэ сумтал холыг төвчлэн уулс дамнан сүнээсэн Монгол азрын чоноо хаван гал зурханд нь насад дүрлцэж явдаг чиг хачин зөөлөн хацаараа шудрын үнийг хэлдэг Монгол өрхөний хүчийг сойр гэж саяасан Ангон Баатар ухааны тэнгэр Монгол азрын чоноо Батхомог таны үлдэггүй. Багшийн шүлэншаа. Энэ хорвоо хөлд орох гэж тэмдэрч явхад амьдрал та намайг түшсэн. Энэ хорвоо амьдрах яасан хатуу юм бэ гэж төнөрхөж явхад амьдрал та хаалгаа нээсэн. Энэ хорвоо амьдрах утга алга гэж шантархад итгэл алдархад амьдрал та итгэлийн гал бадраасан. Энэ хорвоо боломж алга гэж шантархад амьдрал та хонглын үзүүр гэрэл асаасан. Амьдрал та хад чулуу шиг хатуурч зөөлөн бороо шиг уйхан. Амьдрал та сахиг шиг ширүүнж зөөлөн бороо шиг. Амьдрал та хад чулуу шиг хатуурч гол мөрөн шиг дөлгөө. Амьдрал та сахиг шиг ширүүнж зөөлөн бороо шиг уйхан. Амьдрал та уулс шиг өглөөж тал нутаг шиг уулам. Амьдрал та ширмэн оошиг хэцүүж агаар шиг өвөмбөр. Амьдрал та энэ хорвоод эцэг эхийн хайр мэдрээгүйс чөхөөр ундаж явхад амьдрал та ивэхээр хайрсан. Энэ хорвоод амьдрах энэ хорвоод намайг олон хүмүүс басаж явхад амьдрал та уран өсөн. Энэ хорвоод намайг хинч дэмжээгүй байхад амьдрал та итгэж боломж олгосон. Энэ хорвоод сарвын шүл шиг харанхуйж одод шиг гэрэлтэн. Амьдрал та жавар шиг хүтэнж нар шиг дулаахан. Амьдрал та сансар оторгоо шиг хорж сүүдэр шиг орхон. Амьдрал та зэрлээ шиг барьцгүйж газар шиг түшигтэй. Энэ хорвоо зүрхэндээ шарахтай сэтгэлдээ гонигтай явхад амьдрал та наасан юм аа. Энэ хорвоодыг ядарч байна, зөхөрч байна гэхэд амьдрал та хүч нэгсэн. Энэ хорвоод ухаан мохор явхад амьдрал та ухааруулж өгсөн. Энэ хорвоодыг бүгдийг амьдралаа сурсан. Амьдрал та багш билээ. Амьдрал та мөс шиг цэвдэрч зас шиг зөөлөн хайлан. Амьдрал та урсгал ус шиг яарууж нуур шиг дотуухан. Амьдрал та үүр шиг олон хэлбэрээр сордогч тэнгэр шиг цэрмэг. Амьдрал та солонх шиг олон хөнгөтэйж зэцэг шиг үзэгсэлтэй. Отгон сүрэг. Амьдралаа солон болсон шигтэй. Яа надцaalыг шимэгч. Архам
амьдралын тэмцэл дундаас ататарслын гол үзэрсэн атрах үсэнгэрийн замда аль шиг тотгонод байна. Амсан ууж авсан хаа аягаар биш ходаарын донтон ууж татхан хаа датын хүнээ ондоод гинэ. Бохын шашны төр таграар удаа дэвдэх нь архин бол эмчилгээ мотай өчмгэн эдгэрэл тутаатай шахтаа гинэ. Оюун хивээ нэжитүүлэн бүтэж уруу тийш нь ухаан залууд уруу гүйцэтгэл зарлагчаар амтчин нахта атын шумуулгуудээ амны нэсчин нахта астан мөрөнд өчтэй сайхан бүлтэй ган хэлтэй санаа мод сахаттайсан 10 хармыг гэрн аштын чин амьдрал дамжин хаа араас чинь харагч чинь ахин дэстэй амьдрал цаад хийж арчаар үгээд оролцож жигшүүлтийн хөсөр жимч ч магадгүй хараас ухац ухтай хүмүүсээ ухац амьдрал цай залуусаа үрээди Камбот. За би марчин төвний хөөгдөж шүлэгүсье. Бар халзан толгодын хан бил хорвоо ингэрээр нүдэрлэж борлог номхмордын хатар чүрэг билчээд буян цэргийн хариуж тал дүрм билчээхдээ буян цэргийн хариу тал дүрм билчээхдээ таван эрдэнэт сүргийн хан ариун гişгийг хүрдэж таван хантын хамгаараар тал яриг томгож өвөг дээдсийн хөвгтөртэй боломтыг өнөө бүртэл үр ажил тань өгөөж гур хөгштэй хүмүүнээс гарыг бурхантай хамтдаа гэсэн босоо зайдаа халах хүмүүний орчин талын нүүдэл чайгүй. Би малчин дүнлийгөө хорл эрдний тоолонд халтараар бай танилж нуусан хошуудад татсан нэрхий ханмасрыг халам болсон гэдэнд датсан хорвооны нас азарч багтдаг ерөөл орсон гэрийн эзэмби хоттой сөргөлийн аршиг танил ертөнцөд ганцхан малчин бий. Дээдэс өмтгийг шүтээд тавьж уул аваандаа дээдэн суваг сумган залбирсан дэлхийн мэнгөд төрсэн Монгол ухаан дээдэн багт төрсэн нөөдөлчин ухаан таван хантай гэрсэн ховор заяа таван хушуу мадан хариулсан азтай заяа би малчин юмны хөө Эх бат. Сумын алтай тасан дидээ хийсэн сүрчөрөөдөө дидээ хийсэн бодсон чигүүртэй гүн сэрээ засан тат шилшүүлсэн энэ басан үүрэн сүртэй сүртэй байсан битээ үтсэн модтой чуулж байсан битээ үгийн шигөөдөө аваад байсан цэцэг үндэслэх цагийн шаргал сүртэй өмнө сэлгээр бас хайлгаар дэвлдэг цагийн сайхан амьдрал уран сайхан амьдрал цаг нартай болон ижүү сартай болсон чамлын аргагүй зуны бороо хийсэн нотын амьдсан тань сэтгэл эзэн бороо иймтэй ахаа хонгол сэлгэн цэцэг бэрэ өгдөг иймтэй ардын дууны торон өндөр хангайда дуулгийн билээ аргагүй ямар энэ сэтгэл яахын аргагүй дөрөвдгийн билээ буян номын буян байсан болон хангайн орноо нарууд хийн зайтай болдоо санаж үлгүй бол надад агийн сайхан өнөр шингээж яах юм бэ насны хаяганд зүгэлцэхгүй юм бол насаараа би намжтан шүтээж яах юм бэ үс шүргэн хангайн хаан бих мөсөн өвний хатуу сочир хүндэж яах юм бэ үерэж явсан ардын хигэн залсан логт үлийн үрээр тапсан тавьсан төрн гэж яах юм бэ бодон шаргал манан мод тэрийн насгардаг буур тайрын хүч монсоод исэн амьддаг шүүдрийн мөндөөс альсан гэж бэнтэн гүмбэрдэг шүлэгнэрийн дүүний ангиратан сэрэмтдийма миний амгай Отхон баяр. Энэ ертөнцид нэгснээс хойш өдөрсөн зүгнээс ингэж хатгасан. Одны өмнө нийл гаргах зүйлүүдийг одоо хүртэл бусдад харуулсан төгс бус хэмээн 70 гараараа шүлээ бичээд байсан.
Бадагын шүлгээ шүлээ буруутгаж өөргөө зэмлэндээ зөндөө олон зүйлээ. Зовлон мэд бадаг бүсгүй хуучин бүх товлонжаа хадгалчихсан хатуу урсан зөвхөн өмсөлтөнд бишиж хизүү байр хэмээн ойлгоход ганцхан тэрэг намайг сонссон. Гониг татны ахрах мэдээллийг батж амьдралын уртыг ойлгуулсан аимшигтай эрдэнэ амьтан шиг би түүнийгээ өдөртөө нууж авдраа бүрийсэн. Аргаа багтаа би шүлгээгээд ааж хүн намайг юус мэдрэмж өгөөд цээжидний асуудал батыг зэгзэж орхиод хуудас үздэг. Хүнд үзүүлдэггүй түүнийг би зөндөө гомдсон. Хоосон шүгэний мөхөд хийгээд хизүү үедээ гаргаж хоосон өрөх үедээ чамайг хиймээр нэг сайхан дэргэдэг болоо. Бичил дутаад уншихгүй мөхөдөө нүрмэн хадууд өгөж гадагш гаргаа шийдчихмээр болдог. Үргэлж дэргэдэн орчдоор ирсэн учраас яах нь харахгүй шийдэгддэг. Ядруухан амьдрал гэрэл болдог болохоор хизүү үедээ надад төрсөн нүрмийн доохоо хайртай би өөсөө дутагдлын засаа хамт амьдарч баяр хавсан дэлхийн шигээ бодож хүн бүхний түүх таах учраас бодож чадахгүй гэж байна. Тэрийгээр сэтгэлдээ хэсэж авсан өдрүүд тэрвэр хүнгээ чамаагаа тэндээс олдог байсан. Зөөрсөн бодлын засар дөөгөн хань болоод түнхаахан мөрөдөр инжийн намайг авсан. Хатан сэтгэлийн хатуу ертөнд хөрөөлжтэй хоёр дахь шахтын надтай хамт амьсгал чийлэлсэн буучин дурсан зөвд ганцаардлыг илэрхийлж уудах бүхэн чамааг тариалж чийлээсэн. Хамлах хэврэх биенээс илүү доктор минь гадтай бүхний бүрч надтай хамт өчөрсөн. Гондох ихтэй чимээ бүтээл минь гэрэлгүй үлдүүлээд надтай хамт хишээсэн. Амьдралын шаардлууд араас нь тушээ алдаа шавлыг дэргэж байсан. Амьсгалд орчдог уйдахтай шүн бүр аашгүй хорвоогоос намайг чимээд байсан. Өнгөрсөн өдрүүдийн давтал би ганцаараа бос чамтай өргөсөн. Өөртөө би чадахгүй бүхний чамд чимээгүй тушаасан. Орхих гэж оролцсон ч зүрхэнд алхан бүртэй болдог. Учир нь чи болно хитэж ирсэн бүхний ууган ирчдэг баялаа. Баянгарын оролцогчдын 3 дугаар үзээ уншлага хэлж байна. Тунгалаг таныг хүргэе. Салмурчин шуухай хүндүр зүрхний гүнээс хүлэрсэн шууд нэсэлдээ зөвчгүй чигчгүй зүгээр ч биш бас божигнаа хөрдө зогсохгүй эргэлтэнд хөрчүү юм шиг жороолоод бороо засыг ч таахгүй босон хөрч дэгдээ. Хүмүүний амьдралын тойрог хөгжмийн дурталтай хөгнийсэн тэр чимээ нэгэн хэмээр айхуулжээ. Зөвхөн далтад шиг хатан зүгээрчгүй бас логших судастай халуун дүүгүүлэн биеэрхүйтэй хайрын савин надад илгээгээд зангидж ижижсэн тэр савин захах үлдэн шиг гарын зөөлөн хэмнэлтэй хэн нэгний гац зөөлөн ширтээ хэргүй ягаан газрыг идэх цаг үеийн шуухай таам төдий ертөнцийн гэрэл дэгээтэй сүлэлдээ танхил огны сэтгэлийн урданд өөрөөр засчихжээ. Үзэгсэн төгөл хүүрэн торилсон шууд үлгэрийн жаргалтай эвлэр болоод төгсгөл болоод гадаах хэвчийн чанар чанарын сэтгүүл дэлбэр хорвоод ирсэн цаг үеийн шуухай хосын цагаан жаргал омбжээ. Цаг үеийн шуухай. Баянгарын оролцогчдын маань ганцаар тийм айцыг солонгын өнгөөр солиод газартойч эрен хэмжээд ганан нэрийн цоох дайжмуудыг цоохор толбыг гараа хүргэн нэмж үзхийг хийсэн. Хан гайн цамд шивэрсэн хорыг ханхад үнэрхэн амьсгал авахыг хаш ногооны наад зүрхүүлэн хаач хоо мэдгүй тэмүүлэн байхыг би хүснэ. Хотод сартын уруу хөдөлгөн бүх сарын чансаар шалгаж хүндрэ ичүүтэй мөрдөгцөн шоогоож хүүхэн хонгор айлан умартан авахыг би хүснэ. Сайхан тунлаг бодны байлгон сэтгэлдээ гжигдүүлэн уусан бүчийг сэлүүн бинжийн сэргэлэн сахийг санаан зоргоор үлдүүлэхийг би хүснэ. Тэний ягаан цэцгийн бүлэмжлэх зэрлэг удаан сарнаа шиг юм чиний хайрын ханан цадамдууж ханхарч ээжм чинь өөрийн засхийг би хүснэ. Асах хад шалах шиг амгай зүүнээр гашууж бүлийн зондор давцагдаж хүүхдийн цуваад угаар ийм болохыг би хүснэ.
шүүдэр сандаа зүсэн тээс урахыг шүлэг нэрлэж омдынхаа нэрдэд зарчхыг шүтдэг бурхтын ариун дагшин утраас шүншигдэл сэсгэлэн адислал авахыг би хүсэн. Өвөн хөхөөсийн тэргуунд оттой зугаацсан саран ахтай гарнаар өгж олонгүй их тэнгэрийн заадаг тухайж өрлөг түүхийг хөөргөн өгөөдхийг би хүсэн. Орчлонгийн өнгө алдар болонд ой ганц үнгийн мөрөөр заларч жижигэн жигсийг амтан тайшаад жаргал зовлонгийн адилж хүн хэвээр байхыг би хүснэ. За баярлалаа. Шам осор шүлгээ дуулнаа. Чамтайхан би дахиад хэлчихсэн юм шиг цаасан дээр хальчиг бичэн ихэлдэг шиг цайлган цагаан үйл анхны цас боддог шиг чамтайхан би дахиад өчрсөн санаа алдаад чамдаа дахиад ирэхсэн санны бүгд гэрэлт дахиад бодсон савчин суухад чамдаа дахиад хайртай гэдгийг хэлсэн чамдаа би дахиад дуулах юмсан чамдаа би дахиад хайрлах юмсан байлаа. За баярлалаа. Цэлмоны гүрий Элбэг цэнхэртэй хорвоо шингээсэн их шиг бадагтай хөсөл мөрөөдлийн сайхан шүлгээр ертөнц соёо хорвоо нойрсож байхад хайрхан сэтгэлтэй элбэг дээлээ нөмрөөд хавар мэдсэн шүлэг байна. Цэцэн туулаа жилийн зүүн шүлэг бичинд бий. Застай луу жилийн өвөл шүлэг бичинд бий. Цагаан лоо жилийн намар шүлэг бичинд бий. Цэнхэр морь жилийн намар шүлэг бичинд бий. Засан хүний бичсэн дуусгаж чадаагүй шүлэг. Цаасан дээр бичсэн хийж чадаагүй хайр үрийг цаасан шуухаар болдроо зулаагүй. Засхан үгүй застай зулаагүй. Цэцэг барьсан үл танихан цаасан шүлэгтний инээж бий. Дэлхийг шингээсэн аюул мөрөөдтэй дэндүү сайхан байгаар орчтон юм. Дэлхий унтаж явахад дараахан сэтгэлдээ элбэг дээлээ нөмрөөд дэрэн мэдсэн шинэ шүлэг надад байна. Орчлог шингээсэн явна найртай олонгүй хүслийн сайхан шүлгээр ертөнц соёо. Орчлог унтаж байхад олонгүй хүслийн сайхан шүлгээр бий. Цэхэр дэлээ өсвөл октомбер бидсэн шинэ шүлэг байна. Сар дэлхийг холбосон солон битүүр шүлгээр билээ. Солонгын хайраар уулаад сэтгэлийг мөнгөн уулнаа. Сарны цэхэр зүүнний дэлхийгээс сайхан шүлгээр тэрлийг авирна. Их оронт минь хаврын ямуу ургаж байна. Их боломтын өрөөд элбэг дээлэндээ багтахгүй. Эхлэл төгсөлгүй хязгааргүй мөртөндөө их шигт найгаа үнцгийн уцаар хатгаад ургана. Баярлалаа. оюун цэцэг Өдөөгийн найз. Гүрэнтэй хуваалцаж үн цэцгээ застахгүй. Хөгжингэрээ сунтагтай. Хөгжангаага бичдэг. Өдөөгийн найз. Олчонгод баасаа хаадаараа харигуун бичдэг. Цэвэр найзын жуулганд дэжж цэвэр монгол хэлээр бичдэг. Өдөөгийн найз. Чимэг гоёл чихний яриг хурууны өгж бичдэг. Манхай амдатын сүм намайг юу ч удмаа бичдэг. Өдөөгийн найз. Эцэг уусан ичгүүр сонжуур өрөөцөр муу хай бичдэг. Эрх цуушин ухаан итгэлийн тамган сэтгэлийн харамжаагаар бичдэг. Өдөөгийн найз. Уушханцон суудалтай орж бичдэг. Алуу хамаагийн тавилан заяа амьдралын нэрмэлийг зүрхний хангунаас бичдэг. Өдөөгийн найз. Их орноо зааж итгэхгүй. Их хэнэ мөрж итгэхгүй. Ирээдүйн хаачтай үлдээхийн сэтгэлтэй эзэн сэтгэлээс үстэй. Өдөөгийн найз. Өчигдөр өнгөөнийхөө өөрийн шаргал элсэн дээрээс бичдэг. Алтай таван богдынхаа арна шинжтэй ориглоос бичдэг. Өдөөгийн найз. Дэрт наймын шаргийнхаа хөрвөх төр бэлчээрээс бичдэг. Дэлгэн бодох төрснийхөө дахиад олдохгүй заяанаас бичдэг. Өдөөгийн найз. Өргөн цагаан өргөнтэй өөрөөр бичдэг. Сайн сайхны ихэнхийг бичдэг. Хаспуу тамтай төлөвлөлтөө хатан сүхтэй амьдралаа бичдэг. Өдөөгийн найз. баярлалаа. Бадархайга гүрий
дэрдэж би зүнч хорвоо төрсөн би насан турш гаан нэгнээ хайрлах найнгийн сайхан дүнг надад бий. Намрын нэвшиг онцгой минь нэмрээ бороош түлхэг минь намайг үүнээр надад байна. Яруу хүн бишээ ямар ч надад хань моцтой ядаж зүтэр ойлгож найрдаг ямар байгааг хараад яг миний зэрэгний хэсэг бишээж энерги янзын бодоход мөнхөд хайрлах хатан хайр манай гэрийн сайхан арвхан болсон дүүрэн намайг хавар завны бодсон дүүрэн намгаа мөстэй сэтгэлдээ ээдэн үлдэх дүүрэн надад би оршин би ганцаар хүрээ ойлгож үүртэй амгшиж үүртэй. 자, баярлалаа. 우리 одоо эзэнгүй цагаан сар. Застаг байсан тавных нь эзэн эзгүй. Жаргал холдож өнөд өртөв. Заацдсан тэнгэрийн яг хаянаас наран мартахад зол баярын тодорч биш өндө чадна. Өглөө босоод өдөрлөдөг байсан хүн. Өөртөө нэрхэж чихэр нэгдэг байсан үе. Өөр шиддэг байсан багнаас. Өнгөрсөн ч гэсэн дорсон жолон зурай. Шиний нэгний өглөө наран зурайхад шинхэн инээмсэглэж аав минь намайг өгтөн. Шилмэл наран тоогорон үзэгдэхэд шинэ суулширч аав солиулдаг. Аваа одоо харин охинд цагаан сар гэдэг эзэнгүй нэгэн баяр шиг. Жаргал гэдэг зовлонгоор гарсан гоник шиг. Сэтгэл гэдэг үгээр уяасан хуурцаг шиг. Сэмшин сохолгонд шиний нэгний өглөө хамгийн эцэгхэн. Голлуулан застаг тавны эдийн гондоохон гэрнээ зүтгэлдэж. Эдээс нь чансан цайнхан дээжин ичилгүй гэрнээ дурсан санагдуулна. Таны минь байхгүй таван ах минь орлож байгаач. Танаараа ганцхан дутаа байхан маава. Зай завсаргүй таван ах минь ирлөөж байгаач. Жаргал болсон таны хаал ихээр хүсээд байхан маава. Эзэнгүй цагаан сарын 5-2 шиг. Энгэр зүрүү хатгалсан дээлнийхэн нуглаас шиг. Өрсөхон жилүүдийг таньгүй би эхлүүлээч. Өгтөхон жилүүдийг би ахнараараа хөдлүүлнэ. Магнай тэнийсэн ганцхан баяр. Магадтай таньтай зодгсон цагаан сар. Маяхан шитгэн таны нүгсэн тэр чихэр аваа. Магадгүй хамгийн үнэтэй чихэр байсан. 자, баярлалаа. Игчмэд үсгээ гэж шүлгэлээ. Насаар игчмэд эгэлхэн үсгээ минь нам болдож дурсны минь өчрөл зүрх сэтгэлээ байж чадсан би дурчжээ. Зүгээр үстэй игчмэд үсгээ минь далтхан дотроодан гомбот тавтаад даруухан үсгээ таныг сэтгэл дотроо өнгөрсдөл юм хайрын бэлэн үгсээ танд хэлийхээр хазар минь мудаа утарч дотор минь садрах юм аа. Айдуух намуухан эгэлхэн үсгээ минь алдрах намайг юунд дурлуулав хоёр биенээ харахаас чаргүй байж хонгорхон зүрхэнд минь хоног шиг үлджээ. Эгчмэд би чинь мэднэ таныг эвдрэг байштай чинь бүр мэднэ. Тэгвэл болохоор миний сэтгэл дэвчиж чадахгүй нэ. Эгчмэд үсгээ минь. 자, 고로 한가운데 여러분 найрагчдын чуулганы нэгдүгээр хэсгийн 3-р бүлгийн зааврын оролцогчид Цэнцүрэн Агийн нэр татман удан татар бич юм шиг аян чухлын шуудыг мөдлийн замд нүдээгүй юм шиг цэнтрхэн очихын юм байна. Зөөлөн зүтгэж ширээ зүүдлэн хүн ардаа бич юм шиг
Бидэрт нүгэн цэнгэрлэрэнд билгээ салхин бүжээгүй чимшил цэнхэрхэн очлон нам байна. Айсууд цаанцныг гинсэн аттан хараасаа өөрийн эргэн сэвэ юм шиг хайсан насмаг хөгжөлдөх хан төрийн жавтас айс намайг наагч дийгэрч юм шиг цэнхэрхэн очлон нам байна. Зураачин бидний толгон зүрээр зуун жилийн зүрх даагүй юм шиг сарван өрний сургуулсан санчиг сэрэн наадаагүй юм шиг цэнхэрхэн очлон нам байна. Батут. 얼마나 제일 잘하는 나는 하지만 좀 되게 무슨 예쁘다던 대신대는 무슨 거가 이제는 하나가 있으면 재밌게 모습이라도 말하는 무슨 뭐 하는 것에 놓다 하는 선사단 어떤 돈이 버리는 인간 기회는 귀신을 있어야지 그 능력을 갖고 구슬을 해야지 그거예요. 나가는 배는 돈을 있어야 아무튼 난 이거 사 호로도 인베라고 호다고 아이고 가다란 돈 하는 것보다 해는 것도 됐다. Ловсонжам зоёндалаа. Бидний бүх хавар. Тогноо өндөмсгөр өгдөг суурьнд минь танихгүй гэж чинь гэвэл хавар чи байна. Дижээ хичээн дэлгүүр сахих ахнаар хурал шуург илээ шиг хүнээсээ илүү өхөр цогцол харсан явган ярэ. Татсан янжуурын цогноос усны төрөлд дээждэг. Тугалсан гунжаа анддгүй шиг нэгнээ бүртгэж алган дээр зоос гүйлгэсээр аж төрдөг. Хүнээ өгөөлж байна уу гэж хөх хаврын хөөхнөөс сэрж жуумцаж хашаа хуулан асарч өгдөг. Хөөрхий хөгшин эцэг минь ганцаараа хашаагаа ясамархын цагт хөөрхий ах чавдар болдор яриа өгөн шраан тайлуулчихдаг. Хуухай хэрэнгээр ээжийн дуудавч өвгөн ганц удаасыг дастаж орлооддог. Өдөн сүрвийсэн өвөөл шиг ах нарын халан цууч ээж амандаа багтахгүй хөрдлөг болчихдаг. Хачин даваа хөрдсөнгүй суур минь. Үрдний бүх хавраар дотны үлгэрийн хоосч изгүүлдэг. Хасагдаж буй хашаа хараад хачин нэгээр өдөртөө хүний заяаг аргах шиг болдог. Нэмэгдэж буй хашааг хараад гэгэрч нэмнүүдээр гэгээ тусах шиг болдог. Үүрээ ногсон шууд амандаа худал тарийн батаар уншихад үндэслэж бүрдсэн бүхэндээ хайр дэлбэг бодоход цоохор элчний гаслан тоолоод тавьсан тэргэн төллөө үрдний хөх аваар хог осгооч ус зөөлмөр үзэн ядмаар санагддаг. Хуучин бүхэнтэйгээ үзүр шиг үгийг суурь гинэ. Орхон туяа. Чамд хэмжтэйсэн салхиуд гомих. Цэд хуучин домос идрэж хөдөөн сэрн салхин мөнгө мэлдээ өөрөөр хатыг сэрчигнэ хөсний үзүүрийн фотон үүдэг. Хөдөөн сэрнэ. Настан боор дөвөд нөхөн аваноос сүмөрхөд намхан бодход намсаж өндөрсөн хөдөөн сэрн намуу цагаан сэх хоор итэмбэр оюунахад нарийн нэрийн хөдөөн сэрнэ. Сүүн цагаан цацад ээжийн юроо шингэж сүндэр сэндэр уудас хургууч хөдөөн сэрн хадаг цэнхэр усны мэлмийн олон бүтэн гişа хаврын шуудын дунаар жаргал сүгэлдэж хөдөөн сэрнэ. Зэрэглээ үжих ас цэнхэр хязгаар зэлний оноо янзгаах чимээнээр хөдөөн сэрн зурман тэгээл тал аргын утаар явдаг зуунаар хэлэх нүүдлийн түүхээ өртүүлэн хөдөөн сэрнэ. 삼순돌이. 나르신도 나타가 그렇다고 아무것도 없이 사다가 아빠가 뭔더 방송들이 아이들 흘리스 우리 비는 건데 안된 거였어. 아무것도 같이 이 나라에 쓰지. 맞다사사
сайхиж өргөхгүй марууд энэ сайхан анайны байдаг Монгол яаж хаасаа гэж үеийн таавууч автобусын гэрчилгээ түн таахын харуулж апоны хэлээр та энэ хаавын фамилиа кохолж доос хүндэр алтаасгүйтэй докторгийн хүслөөс айцтай болтон бүсэндээ босоосооттой дорн зүүсэн уяач Монгол уяач ган толгоо Монгол хэлшилээ. Урагнэгтэй Монгол түмний ухаантай ардын соёлын нүв учигэн юу жугуулсан гэсэн уран хийстэй чанан андраа. Эцэг өвдөн үе хийж байгаагүй энэ үеийг хүртэл чансан ч муудаагүй сэтгэж боломгүй огцон шагнаа ширэн тогтээ онцоо Монгол улсын Имэдийн нандраны хамгийн хүчтэй эзэн Чингисийн баатруудын хөд дэлхийн эзэн анхаарч энэ хорвоогийн талда бүгд тоосож энэ цагийн шуурган дээр үг хэлээгүйгээс авталтаа. Омг шигэрчсэн далайн эргээ мөрөсөд хаяан дээр өмнө ордон шигсэн рүү хатан дээр нэлхэн би орчдгийн талын авчгаад дэлхийн чиж байгаад орон хотын улсын ордонд намсан боломжгүй харааж уулсан бүхний дээр нуугдарч хатан өндөр цоханы тэргүүн дээр нь чичээд хаат мэдээцийг нь өдөрөөс ажиллаж хятадын цагаан хэрийг өдөж авсан боломжгүй тун үед амьдсан түүхөрийг илчлээ. Урдын өвд эзэн шахайг явсанд сонсоогүй. Удсынхаа наадам тодорсон бүх хөнцгөн баригдлыг үзээгүй. Улс түн Монголоо морьтон зайрч нээлтдэг юм бол удам тэр Монголоо бас огтой зайрч хийсдэггүй. Сэтгэл зүгэнгүй огцон чаглаа ширэн тогтээд болж Монгол улсминөө. За чимэг толгоо хайр байгаад ээжийн хайр өглөө нар шиг дураахан ингэртэн тэрүүлэхэд ертөнц хөдөл зөөлрөн үг хэлхээс өмнө сэтгэлийн нойлдогчтон үнэн дээр ээжийн хайр байхад бий баяа. Эцгийн хайр байхад ав хайрын шиг нүгүр нөлттэй игэлхэн нээдийг харахад дэлхийн хүртэл мишэн үсийнхээ төлөө хайр хасгаруулагч хариу нэгтгэхгүй ачтан үнэн дээр эцгийн хайр байхад бий баяа. Ханийн хайр хосгүй тасагун айлгуу хоёр биеийн зүрх нэгэн хэмнэлээр гიშгэлэн хорвоогийн жаргал зовлон хамтдаа суудаг түшиг минь хосон жаргал хайр байхад бий баяа. Өхөөрдөн хөөрөн мөрсийн хайр өнгөд оршин тодор нэрлүүлэн гэрт минь гэрээс тасруулагч гигээн бурхад гялалзах хэрэг үрийн хайр байхад бий баяа. Өглөө нар шиг ээжийн хайртай, өнгөр төшиг эцгийн хайртай, хөг айлгуу шиг ханийн хайртай, хөөрхөн мөрсийн гээр хайртай би хайраар баягоо. Тэрмэнийг үрий. Өндөртэй өвс зөрөх толгой. Хүмүүсийн дунд инээмсэглсэн өдрүүд хөөрхий залуу насыг мэдэн гараа хутган бисгэж хөлөө булгалсан мөчгүүдэд эмээгийнхээ гарыг холгож өвөөгийнхөө мөрийг чилээж өссөн бие өөрийн өмчилж үл чадна. Урдалт миний биш болохоор уяудмор урт амьдарснаа урдна санаж зүрхлээгүй дурсаж яриагүй мөч зөөхөнч сайн хүний үлдээсэн жимээр санаалтан харих замын гэрлийгээ ганцын зовлон хинч нэмэрлээгүй гэлмж халагмаар хорвоогийн үүрээр гадаасаач өрхөн зүтгийг ураг садныхаа халуун бүлээс уран дарахны нөмөр өгүүлэх уртын урт гурван өдөр уулын сүудэрд шаалсан усны ихийн урсгалыг Консултори.
шүнжин насаар хаадаг шиг шүлмийн зүйлсээр хэрэгжиж би зөвхөн үзэгдсэн бол шиг зөвхөн зөвхөн болгож бурхан намайг өгөх гэж байсан. Цаасан болоод ирж тэнийг улаан болтол шилжиж яваад ирсэн. Тэнийг улаан болтол яваад амьд зүйлээ сэдвүүрсэн зэрчний амлах гэдэг зүйлийг өгтөж үзээгүй юм. Бодон тууртаагүй 3 онтой зураач байлаа. Бурханы шигдэггүй ядмаар зохиолсон. Зөвхөн хийгүүний жаргалтай дурсан ч бүрээ бодлын хоног хийж зовлонтой өнгөрсөн. Үнэндээ зовлонтой нөхөрлөж өгөхгүй юм шиг амархан явлаа. Бурхан намайг өгөх гэж бүтээсэн. Буцаад сүнс болоод ирээ гэж би атархан мөчийн зүрээс хатаж ирэх гэж сэтгэж байгаа юм гэж. Бурхан байж мэдхээр дог болоод хавж шатхаа. Тэсний тохиолч юм. Би хийсэн үйлдэл хийсэн өгөмбөр өөрөө эзэлсэн. Хинч намайг буушгиж би нүгэл дагуулж мэдсэн би өхөл дагуулж мэдсэн. Би зурсан зуршиг гэж бичсэн шиг гэсэн. Би барьсан баримт шиг өгч адресн дуушиг сэтгэв. Хов зөв бурхантай байсан бол хороо надад зөвлөн байсан. Би хүн гэдэг тийм амьтнаас мөн чанар харахтай чичээсэн юм. Би хүн шиг байгаагүй өөртөө зөвлөж юмсан. Сэтгэл гэдэг яраасан нүүр харагдах хавдар итгэлээ би зүнднаас чигсэн. Амьдрал гэдэг онс жаргал амтгах зүйлээс байсан. Бурхан намайг өгөх гэж бүтээсэн. Буцаад сүнс болоод ирээ гэж байлаа. Батхонхыг өөрөө. Хоёрт гэж хэлген яа. Хил давнууд тавьдах хин хоолойгоо сууснаас хил давн усны усыг хэрэгцээ ихтэй болгоо татчихгүй юу. Өдөр ачин уурдах хүнд даацын машинуудаар хөрсөн хийгээс өгч байгаа. Төгөлгүй зөвлөж төлөв. Төркөн байж болохгүй юу. Төрдөө үйлчлэлийн хуулийн ханзаалтыг төркөн өөрчилж болохгүй юу. Төрөөс төрсөн тэрбумтны хаан солгоогийн нэгдгээ болохгүй юу. Улс төрөө дамжуул улаан шагаалцтай болохгүй юу. Улсын хурдаар хон нэгдгээ болохгүй юу. Яваа яваа аваа ятгасаа гэж байгаа. За хамгийн сүүлчээ оролцох Сүхбаатарын хувьд тусгай тогтмол хаана оршинраа гэх шигээ уншигдсан байна. Уужим сайхан хорны мэн ус мөрөн уул толгой дээр юм уу? Ухалж сэмбэл чахтаж ширгсэн ол борох газар шорон дээр мэн юм уу? Гурван ухаан хаач гайхагддаг урчуудын мэн бэлэг ойн дээр юм уу? Ур чадвар нь хомс мэдлэг нь хомс тендер болгочдیں۔ Сэтгэл дээр нь юм уу? Тусгай тогтмол та хаана оршинраа? Түмнэн төлөөж төр гарсан тэр бүхнүүдийн халаасан дотроо тэнхээ зориг нь үлэн авах хөдөлмөр чанарын сэтгэл дээр нь юм уу? Таван хөшөө мандыг нь буян хишиг ашиг шинээр нь юм уу? Таач мэдэх хэцүү гадаадын бараа бүтээгдэхүүний сурталчилгаан дээр нь юм уу? Хаана оршинраа? Нүбийг шүүн болохыг батлах алтан соён албан дээр нь юм уу? Нийгэм түгэл хураасан хар өртөө архины үрдүүлүүд дээр нь юм уу? Дэлхийд ганцхан заяатай босоо бичгийн батлаг дээр нь юм уу? Дөрөв журам үргэлж өөрчлөгдөн байдаг Кристийн батлаг дээр нь юм уу? Тусгай хаана оршинраа? Эцэг бүхний үлдээсэн эсхий гэрийн гал олонтон дээр нь юм уу? Эргэх цагийн урсгалаар тэнгэр баримдах барилгууд дээр нь юм уу? Их орны хоомдоо халуун үнээр өргөсөн эрхлэг хүмүүдийн улшин дээр нь юм уу? Тусгай тогтмол та хаана оршинраа? Худал хүний мөнгөөр хэмждэг хуулийн тоогоо дээр нь юм уу? Хүний ямиг олон орн авч уддаг хужаа мэцэдлийн обуудан дээр нь юм уу? Хүн мал батж чадсан их хотын нүргэн дотор юм уу? Хүн малын цаон хүнийсэн хөдөөрөмтгийн зэсгээс дотор юм уу? Тусгай тогтмол та хаана оршинраа? Дайчин нэрсийн хамгаалал зогсох дархан хэлийн магнан дээр нь юм уу? Давхар дээр өссөн хэсэг дээрмчдийн үзэгний үзүүр дээр нь юм уу? Даяар улс орнуудыг ялгах Монгол гэсэн 6 үсгэн дээр нь юм уу? Далай шиг сэтгэлтэй нүүдэлчин ардын ахуй амьдрал соёл дээр нь юм уу? Тусгай тогтмол та хаана оршинраа? Хуулиар төрийн цагаар оромжуулдаг гарын салаачин дээр нь юм уу? Худал хийж хүчин хийдэг төрийн өндөр сэтгэл дээр нь юм уу? Авилга авч гарын усах зурдаг дарга нарын ширээн дээр нь юм уу? Аль гууж
арахад суудаг албан тушаалтны өрөөн дотор юм уу тусгаар дотор та хаана өршин байна? Монгол орноо мангуудын гэсэн мангуудын нам дээр нь юм уу? Монгол орноо хөгжүүлнэгээд андуурчдын нам дээр нь юм уу? Нийлчээр манан бүлэг болдог. Бүлэг хүмүүсийн гэрхшиг дээр юм уу? Насан барчир, насан өндрөвүүдийн зовлон ядал дээр нь юм уу? Тусгаар дотор та хаана өршин байна? Андуурсан мангуудын манан бүлэгээс асуугаарай артмаа. За ингээд та нэгдүгээр шатны маань ерөнхий одоо чиг хандлага манай оролцогчдын байдал тийм ээ. Тэгээд нь хоёрдугаар шатны жалгаар үлцэг ирэх 20 яруу найрагчийг бас мэдээлэх байна. За баярлалаа. За юм таавалтай өнөөдрийн яруу найргийн төлөв шоуж таавал бол яруу сайхан сэтгэлийн хувийн явуулж байгаа энэ цагийн Ил Баатар маань гэж хэлж байна. Яруу найргийн тосгоодын ийм оюун санаанд гүйцэтгэсэн үр бол маш их байдаг. Тийм учраас энэ сайхан амтгаач болны санаачлан зохион байгуулж явуулсан юм шиг одоо алтан хил танд болно. Зохион байгуулж таавалтай шүүгчдийн зөвлөлийн өрөөс халуун талхаар хэлье. За сая өчигдөр маань танилцуулаад манай шүүгчийн зөвлөлд гавьяатууд боловцсон нээсэн тооцоогоо судлаачдын хэрэгцээг бий бүрд бол шүүгдэх хөдөлгөөнтэй байна. Яг тэр олон одоо найдварчлалын холоос ирсэн бүгд одоо бас ижил төвшин байсан учраас би бүхэн 20 одоо шүдэг явнаар гэж тодорхойлсон. Олон дараагийн шатанд шүдэг сонсоо одоо ийм төвшин одоо сайн одоо явнаар гэж итгэл үлээсэн гэдэг бол таавал дараагийн одоо яруу найргийн чөлөө manduu одоо бид туршлага болсон илүү чанарчсан юм сайхан одоо наадам болно гэдэг байна. За ингээд Арангаа аймгаас ирж орсон мөнх хоёр яруу найрагч. Хоёрдугаар шатны сэтгүүр яруу. За Баян Ангар аймгаас ирсэн Жавцан толгойн яруу найрагч. За Арангаа аймгаас Барсууд яруу найрагч. За Баян Ангар аймгаас Янжма. Арангаа аймгийн Лодой Жансан. За бүгд алгас баярлалаа. За Арангаа аймгийн яруу найрагч Батэрдэн. Арангаа аймгийн яруу найрагч Дорж болон Баян Ангар аймгаас ирж орж буй Гант толго. За хоёр ганцууд байгаа учраас аймгаар хийж. За Арангаа аймгаас орж буй Алтан чимэг. Баян Ангар аймгийн яруу найрагч Баярмаа. За мөн Баян Ангар аймгаас орж буй Оюун цэцэг яруу найрагч. За Арангаа аймгаас орж буй Баасан сүрэн. Арангаа аймгаас ирж орж буй яруу найрагч Илвиш. Арангаа аймгаас мөн орж буй яруу найрагч Төвшин цэцэг. Арангаа аймгаас ирж орж буй Түмэн жаргал. За Арангаа аймгийн яруу найрагч Архан Туяа. Арангаа аймгийн яруу найрагч Инх Баяр. Арангаа аймгаас ирж орж буй Анх цэцэг. За одоо дандаа Арангаас ирсэн яруу найрагчтай. За мөн Арангаанаас ирж орж буй Тунгалаг Боёдын нар галарчаа яруу найрагчтай. Одоо зөв сумын тань уугуу Монгол зохиолчдын хөлийн чанарч сэтгүүлч яруу найрагч Наран болдондыга хүндэтгэлийн тайзнаа хүрье. Хангай аймгийн Тэнгэр дор савдарсан та бүхэндээ өдрийн хэгийн мэндийг хүргэн дор мэхийн ёсё. Хангай уян гэж сайхан яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа манай аймгийн утас хөрийн нэгдэл дээрээс нь Хангай аймгийн утас хөрийн нэгдэл Баян Ангар утас хөрийн нэгдэл 3 жилийн явдлын энэ хүмүүс маш сайхан энэ үйл ажиллагааг энэ жил ингээд нээж байна. Цаашдаа жилдээ энэ наадам маань өргөжин хэлээд маш их олон хүний хүсэн хүлээдэг тэр том баяр хусгалт байна гэж би бодож байна. Тэгээд дээрээс нь дэндвийн төрөлдөр гэж мундаг хүний одоо өвгөн шавнырын нэг нь солингоос гэсэн даваад очих. Отгон шавнырын нэг нь Нарбол миний бий гэдэг. Хоёр шавн багшийнхаа нутагт хамтдаа хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Ийм сайхан олон хүний бүрэлдэхүүнтэй энэ 3 хангаа уян гэж яруу найргийн наадам маань маш сайхан болж байна. Тэгээд та бүхэндээ аз жаргал, эрүүл энэ орчиндийн хамгийн гэгэн бүхнийг өөрөнд өргөн дэвшүүлье.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Чингис хаан одонд нэр төржмийн зохиолч Бямсурынгийн шарвын аялгуу Монгол Улсын соёлын хойсгөлтөнд төмөн жаргалын шүлэг Монголын талнуудаг гэсэн эрхэм дууг хөгжим драмын театр болсон дуучин Түн үлзий та бүхэнд өргөн байна. Шоудганы нанадуултаны хөрөлдөө сэтгүүл үзүүлэн чита үдээд тавтай бүргийн нарчита хаташуун мөндөдөөс нөрья ингээд хамгийн их хөлт босооны найрагч арангаавцч мөнхий таны өрч мөнхий Отхон болсон ингийн нүднээс хуурын аялгуу бөмбөрч босон суун өндөцөх зэрэглээнд овооны хадаг хийсгэн сонгодог зураг юм борог өвс өндөрлээд зөөрмөрлөх төдий аниргүйд борын нэлзуухай нисэж ирээд жиргхэн сонгодог аялгуу юм усны тунгадаг толиод үйл хөвхийг хараад намар ийм намуухан билүүгээд навчин дээр шүлэг бичгэн сонгодог яруусал юм насны босонд сөхөрчл суугаад нартын сөөхөн зайд оршин буугаад ухаархан сонгодог ухаарал юм ардын дууны дүүримаатай хаттай өндөртөн сууж амаргийн дуу аялаад зүүдих сэрхэн сонгодог дурлал юм хулгайн шуу ирээд уян дээр суухад худал хийгээд үнний хооронд хуруу цай өвийг ухаарах сонгодог бодлогошрол юм амьдрал хайр үүлийн үрмэт 3 цагийн хэлхээнд айсрах үннийг тэмтэрч үзээд хоосон чанарт тэмүүлэх нь эглээс игэл тавилан юм аа. Дараагийн унших яруу найрагч Баян хонгор аймаг Жавцан Долон. Ундаасан жин. Өчрөн оролцох чирээ сонгоны дотроо сонсогдсон
мөнхийн хөдөлгөөнд энэ улсыг мөр замаар нь харуулдан 100-аас 100 түргэгдэх сэтгэл гихчин мөнх байхдаа зулцган ис бүтээгдсэн тэр өдрийн гэгэнд баясах минь байн харуулдах мэлмийн санамжийг эртээ өрдийн аль тооллог толгой дохив ийм инкрийн зэрлэлд мэлмийн дүүрээ инээгийн таяг дашуурж буйгдээ хүлээсийн тайлах энэ цагийн явдлыг эрхэж хураахаар тархины хам бядыг мүлжиж сууснам хэдхэн харагдав хэмжээ хэмэглэлийн хэлбэр ямархан их шиглэн дурваад яг л зүүнний сүгчээр амийн тусах алганы хасарч болов айцсан ангуучилсан энэ хүн амар сарны гэгээ саахыг хэн мэдлээ гэхэд библиэм тайл дундаж холсон байлээ үгүй лэн санаад таягны өрөнд дүүрэн устай мэлтэлцэхэд сүрэг гөрөөсний умдаасан жим хотоос тод үзэгд хинэн ус цуснийх нь сордог аялгуу ертөнцийн хээлээс дуншин үйдийн барилах энэ жимийг үлгэр ихдүүлэн жаргаан жарнаас жарн төөлөгдөх амь гихчин мөнх байхдаа жамын ёсоор хайрлагдсан тэр өдрийн гэгэнд гэрэлтэх минь. За дараагийн унших яруу найрагч Баян Хонгор аймгаас оролцож байгаа яруу найрагч Янжмаа. Аавда уйлж дурдах хорвоод ухаарч амзараа. Зэцгсэн өнгөн шүдрийг хөлөөрөө мэдслэж цэлмэг хөх тэнгэр дор Монгол хүн болж төрсөн намайг ижии цагаан сууны өмнөр их нутгийн намайг олоорэ. Буцаад удах хорвоод буруу ингэртэй дээлэндээ инхри өссөн юм. Жамараа нэрдэг энэ л орчлон жаргалгүй би өсөөгэй. Хонхтой байдаг хөлтж ингэж холоос ирсэн мөртний ааваа гэж тасаагүй. Хан хөрөс шиг нуруунд тань өөрүүлж хангал догшны эмээл нь бас өргүүлээгүй. Уул болсон өврийн тань мөрт унтаж бас бүүэлүүлээгүй. Ууж ухаатай үгийг тань сонсож ухаанаа бас хэлж явж байвэ. Танхимын өнөртөнд би ялгарч тамхины утаа бас өнөрлөөний талан сэлэх шиг уртын дундуу ирч таньдаан би эрхэлж хурж авэ. Эцэг тэнгэр бишээгүй зай. Эгэлхэн би давжил гарна ижигдэн би эрдэн юмчин энэ хайр омбоч явна. Уул болсон нүрийн томор унтаж бас бүүэлдэлгүй ууж ухаатай үгийгтэн сонсож ухаанаа бас хэлж өгч авэ. Эцэг тэнгэр бишээгүй зайг эгэлхэн би давжил гарна ижигдэн би эрдэн юмчин энэ обож явна. Мөнх шанхарын алтан агшин мөнгөн аялтай цайныхаа дэдийг бүсгүй хүний ялхан зангаараа барьдаг бурхан ижийн хайр багдаа гэж юм. Баяр баясгалан болж ирдэг балчирхан үртэн эрдэн босоо хоорын хоёр жагцсан амьдрал багтдгийг ухаараач хүний ихөө харваа хайраар барьж амжаар аваа. Баярлалаа. Дараагийн яруу найрагч Арангаа аймгаас оролцогч яруу найрагч Лодой Жавцан. Яруу найрагчийн сэтгэлийн дуудлага. Би шүлэг бичгтээ амьдралын утгыг зохиодог. Харин амьдрал өөрөө миний дотор шүлэг болон өөрийгөө бичдэг. Яруу найраг бол зүгээр л оршихуй үзэгдлийн гэрч. Хэн нэгний нулимсаар би Тэнгэрийн хэлхийг уншиж хэн нэгний инээдэг хоосон чанарын үннийг мэдэрдэг. Учир нь жаргал хүний хоёр нэг л зүрхний хоёр хаалга хоёуланг номоолж байж хүн өөрийгөө таньна. Би дуудлагыг сонсдог. Тэр дуудлага уулын чимээ биш салхины эсрэг дууч биш харин дотоодын зөөлөн гэрэл ухаар ураг гэж хэлэхгүй шиг энэ бол яруу найрагчийн зам. Энэ бол сэтгэлийн дуудлага. Хүн оршихуйгаа таних үг бүтээдгүй харин
үгсээр дамжиж өөрийн гэрэлдэг хэмжээгээ болдог юм аа. Өөрөнгөө аймгаас оролцогч яруу найрагч Батэргийн дэрийг хөтгөрье. Аглагт модон хөшигтэй уулын өл дээр маргаашийг ихтүүлэхээр өнөөдөр цас мэлмэрч байна. Хаан ихтэй бүсгүй хүн цонхон зүлгэн хүлээж буймэд энэ цас хизээш дуусахгүйгээр цээжин дотор нурж байна. Тооноор өнгөцөг уулын хиздээгүүр тэнгэрийн нулимсыг тогтоож нэгэн шувуу зүлгэн тэр шувууны мөсцөн ингэрд тэр дүүрэн халуун учир ширгэн дэн хүйтэн цаг чулуун дээр хашгирх үед дэми олон бодлууд ороолтны үзүүрт хийсэн шөргөж өнгөрөх салхины хүч ширнэж буй бурхтын үгийг дамжуулан айлын гэрийн туурхан завсар амьсгалж буй цасны талстууд нөөж буй үлзээс урагдж үлдсэн болохоор нүдээр хадижтэд дотогшон усад суун өвс бүрийн үзүүрийг салхи тастад дэгдэхэд өмнөөс нь өвдөл бүрийг нь би мэдэрдэг өөр дээр минь үлдсэн нулимс бүхэн чинь өөр нэгэн шин шиг болж бидлэн хүн бидэнтэй хамтдаа тоглож хамтдаа цас шиг хайлах мөн чанарын чинь төлөө хизээ нэгэн цагт очиж өрөөнд төлөө их орно. Дараагийн яруу найрагч Өөрөнгөө аймгаас оролцогч Давид Чхоров. Арваа хайрын тухай холбоо шилгүүд хөг цэнгэр зэрэглээ шиг арваа хайрын тэнгэрт жиргсэн төлөө шиг болон сүхний баруун шиг сар ядалцгаад жигнүүртэй бууцыг бодгонд хилээ өмжүүлсэн нохот хэрэг хэсүүжилж банзан хашаа өөдгөн гаахвэ хагарсан шилжиг гэрэл зам дээр хурд нэртэй усгийн гараан өргөө зогсоход үчийн бүрийг өгдөж ирсэн үнэхээр үзэгдэл байна. Царгиж байгаа цацаагаан дуушиг чигээрнээр цэнгэн суудаг арваа хээрийн усан цэнхрүүчээр бүдгхэн гэрэл шалбаагтай зам нарийнхан бодлоо. Мөртөж буй төслүүд хосуудын болзоо юм. Хэлбэзэж буй цагаан усгуудын савлаан хэдэн хэсэг хуваалцсан сахины усгоо өлөцөг дэлгөөнд гэрчдэгцээр том согтуу оолын шиг сагдвэ. Дүүдэд өдөртлийн сүний шөрөөдтэй гол дүрэн болоод дүнсийж байна. Тэнгэр мэд дуудав тагын дунд таргууны дэш арваа хэр хоёр арваа хэрэг та арваа хэрэг шаргал татжим аргуурэ цаг хугацааг төвжива алтан хэдгэн болжмрын дүү хэрвээ алга болжээ амар тэрний залгижээ хавар эрдийн цагаар хуурын ус шиг жигнэсэн халамцуухан гэрчүүд энгэр затгаахан тахилсан халуу доосон цасны хормоояггүй зүгсэн харин санагдах тэр цаг хаачаарэ өөс хурддаг голны тууран гэдэг өндөг өөрөндөө бүх хамаад өөрөндөө өнгөрсөн бүхний өрчөн сэтгэл зүгсэн өн мөнхийн таг утгын санагдав арваа гэрийн шаргалтад ижээн одоо алданхан нарыг аргандаа нүрээд ахиж ива салхины намдуухан усгал уртын байхын саврынхаа зүрээр дэлхийн бүрийг хааж байгаа. Наажуулсан үсийг самрагхан намайгаар санаад ижээн одоо арваа гэрийн шаргалтад тавтаа. Дараагийн яруу найрагч Өөрөнгөө аймгаас оролцогч Барс болт. Хос чигүүрээ дэлгэж үзээд боллоо. Хорвоод намайг уях дөнгөн энэ байж. Хэрмлүүд замхарч эхлэхэд хайж асан зам нь тодорхой. Харгаа сарлайсан бүтгэн жимээ хайж яваа төөрсөн хүүшиг хөөрөн үснээ гинт буцлаа. Хорхотгоо болох цагт тэмүүлэх гэдэг юусэн өөрөөсөө гой сүмтэр өөрөө зурсан ердийн чулуу ерөөсөө ий байжээ. Хос жигүүрээ дэлгэн нисээд газартахтаа хорвоод ий үлдэж хоцорчээ. Саллаг мэдрэмжийн залумгай болоод сэлүүрээ гаргаж үзээд л боллоо.
салчны хүн шиг зам өрөөдөж сэрээ. Шаналндаа халууч төсөөлөлдөө жигнэ. Салшгүй өргөнд унахыг хувь заяа гэдэг. Эрдэнсийн хайгуулчид цөхрөн буцахад их усан нууцаа ил гаргахгүй. Дорхон хууран цуурай болж үлдсэн. Тодхон аялгыг сонсох гэснээр боллоо. Өөртгөрийг марцсан нэгэнд цэнгэл гэдэг юмсан. Хэлбэрээ аваад эрэг зүглэх давлгаа мэт хэн байхаа мэддэг хүмүүс юу хэлэх вэ? Хэлбэрээ аваад эрэгт тулсан давлгаа хэвийн л усчид буцаад эсний ширхэг шиг хин дуугай. Баян хүмүүрээс орцогч ган дурга. Хайрын гүн зүрхэн дүүх засны чимээ. Үсний гүн сэтгэл минь дүүх засны чимээ. Үйлчэн домбуусан алтан хараацай. Өглөө орсон борооны дараа сэтгэл минь саахалт болаа. Үүрийн зүүдэнд сэтгэлийн алтан утсыг минь хөндрөн. Үлгэрийн шидэт бодолт минь алтан хараацай. Үд зүүн буулаа. Үсгэл чихрийн болор зүүн алтан хараацай. Хайрын шүлэг зүүн ирлээ. Хайрын шүлгийн зүрхний минь нүдийг догшин. Дурхлын дом сэтгэлийн минь нүрхийг татнаа. Диваачингийн тухай найраг минь бодлын минь хаалхыг нээж байна. Хайрын гүн зүрхэнд минь унах засны чимээ. Хаврчаанаас ниссэн алтан хараацай. Хавар орсон борооны дараа зүрхэнд минь айл болаа. Хаврын сэтгэлд минь хийсгэд шөнийн зүүдэнд сүм бодлын минь утсыг зуугаад шидэт далавчхан дэлхийн алтан хараацай нисэн ирлээ. Шүлгэнд минь алтан хараацай шидэт дурсан зүүн ирлээ. Нарны гүнийг сэтгэл орох борооны чимээ. Намарчаандаа буусан алтан хараацай. Нартай орсон борооны дараа сэтгэл минь саахалт болаа. Намрын навч зүрхэнд минь нуудахад дурлалын гүнийг сэтгэлийн салхинд алтан утас уяхад диваачингаас ниссэн мөнгөн хараацай. Дэлгэр орчин татсан солонгоны дараа зүрхэнд минь айл болаа. Дэрэн дэвгээлсэн бодолт минь мөнгөн бүргэд салхивлын нисгэд дэврэн харинд минь үрд мөнхийн итгэл найдварын утсыг хүндэн дахиж буй морины зүүн нисэж өөр бүргэд алтан үс зүүн ирэхэд дэлхий дурах цэцгэн дээгүүр найрагчийн цэвэр бүлэг дахиж буй морины зүүн нисэж буй шүлэг автлаа. Баярлалаа. Яруулагын наадмын 2 дугаар шатны 9 дахь оролцогчид Өвөрхөн гаймаг алтан чимэг. Би намрын марш хөдөлмөстэй мөнгөний тусал нарны алтан задраг шиг баярын тусал би амьдрал танайгуу таамж бяцхан тусал алтан дэлхий хүмүүн болсон дэлгүү тусал би хэрэг зөвхий аяг аргаж чаддаг амьд тусал хэний түүгийн зүрхийг ойлгож чадах чадсан тусал би нандин зүрхийг хайраар яасан эглэгийн тусал насны амаргаар өөр болсон зүрхний туслаа. Би хараа орсон октоо бүтээсэн ээж тусал хамгаар гэрийн эзний бүтээсэн эглэгийн тусал би намрын шуудтай гүнгээр утсан зовсон тусал нартын амьдрал тэмүүлжваа нандин туслаа. Баярлалаа. Одоо баян хүрээний оролцогч Баярмаа таны өдөрлөөрье. Халуун зүрх хэмжүүлэх юмдаа. Өөрийн цалинтай оролтой өрхөн алдаж байсан гэж. Өөр ширийн заагаар өнөгчлийн унтаж би үрийг харав. Гэрийг миний гээгүүлж ирсэн сэтгэлийн ганц маргатаас гисгэл болсон шонол рухын колоо үлдгээ гэсэн. Өтгөс басан ижигээ хараад бивэдээ миний ээж өвчирхэн сэтгэлийн авч хаасан өмнө хайрлах минь яа. Сүү өнөрсөн ингэрдэн
шүнжин дэргэж хонцгоо. Сөөдрөгүй гэрэл давж хайрлаж хаад. Сүг шүглсэн шүнийг шүнжин бүвэж аргатуулж хаад. Сөөлийн харин ижигийн байж байна. Сөөлийн нэмсгэл ичиг цаг. Сөгдөж суугаад ээжээ гэж орилоход сүнтэй тэнгэрийн чулуун бурхан болж сүүлийн үгсийг захиас болгоод үлдээсэн байх. Ээжээ тас ээжтэй. Ингээд намайг орхио гэж үү? Ээжээ би танаас гойж байна. Ахаад намайг загнаад суута. Амнастай нуусан өг бүхэн сууд байжээ. Арчаагүй тэнийг огноо уучлаа. Ганцхан удаа өнөрлөж. Нулимс болон санах миний гашуун ус. Өрчиж хуурсан таны минь гар дээр тусалхад. Өхөл хавцал эдэг зовлон биеийн бус сэтгэлээр мэдрэхэд. Өөр гэж байдгүй би сайн харсан. Ээжээ хүйт даасан гарыг тань хасартан бинаагаар. Хүлээнэ ээжээ би таныг хүйн холбоогон дасгал хүлээ. Ээжээ харин та охиндоо эргээд ирэхдээ энэ бяцхан охиныхон өргөн болоод ирээрээ. Их сэтгэлээр өргөдөн авч танийгаа би тэрвэрээд эргээд авахгүй төлөө халуун зүрхээ сонголж үлдээ. Баян хонгорой баян цэцэг. Дээрээс дэлхий ээжээс үү дэнж талын чимэг хулсан биеэр наран толдон хуран садаалан толгой шашигдана. Хөрсний зөөлөнд хаяа тэлнэ. Хөл ороож тэндээ нарна. Бүжин туулаа гэрэн. Өмрөө салхинд эсгэрэн. Уйлээ зэрэглээ долгоо. Боцтой хаалт дэлгэсэн тоног. Босгоо түнэлтэй бусаадсан сүм. Дээрээс зуртай уугуулсан магнад зуртай үл залгах хоор. Арангайг оролцогч баасан сүр. Амьдрал агаад найр жаргал зовлонд ёроолж байх биш. Жамаас бид хаашаа зайлах үлээ. Үүр шоо гişүүний галыг үлээ зугаа. Үрсийн бэрэг дүүг салхаар төслөн. Өвлийн тэргэл сар үнэгний сорнд ноцгоо. Үрсний мөнгөнд толгоо. Үрсний толгоо хөнгөн бэрээ шүтлэн. Амьдрал найр хоёрын ялгаан ханвэ. Адилтан адил нэгэн ертөнцөөр аялуулна. Сэтгэлэн өрдөх, халаан өрдөх, хайр мөн. Сэвлэг дутгийн тусгал сүрлэн нотлооч. Уул талаар хүмүүс шавна. Содраас ашлих. Угтаан бид уул тал болно. Үннээс илтгэрнэ. Нарийн хослолчин хий бодгийн нийлбэл. Нартын оршууд оюун санаа ихэ цуур бий. Дорны төвөндөрт усны чирээ хөлгөх. Долоон улаан сар нэгэн суртанд тунах сар дүүрнэ. Хөлөөн зэг далайн цуцаах явдал зам мөн. Хөөс ман үүргээрхэн илэсгүй батны дэлхийн эсрэг өөрс сэрэлтэн гэмээр дэргэд өгүйч хоосонтой бодлоорон ярилцсан. Жаргал зовлонгийн эцэст ямар хөрхөш жамыг бид эргүүлж хизээл чаддаг билээ. Амьдрал агаар найраг тусалхан шүүдрийн ялваа алас гэдтэй зүрхнээс зүрхэнд гэрлийн үсээр үлднэ. Өргөж байна. Дараагийн оролцогч Арангайг Энглиш. За энэ дэлхий биш юм яа. Энэ дэлхий Бурхны хоолнд хүмжгүй ногоон бандуу байж болох юм уу? Өндөр нь тийм энэ дэлхий жүтгэлийн газарт мөнгөх гашуун нулимс байж болох юм
амтан тийм энэ дэлхий цаг хугацааны жахнаас тавиад нис чиваа чулуун болох юм дөрвөн тийм энэ дэлхий сарай тэндийн уруу дээр амны гიშгний минь байж болох юм дөрвөн тийм энэ дэлхий ертөнцийн цогноос нөлөөж өрхөөд бүтгэж яваа очмайж болох юм жамн тийм энэ дэлхий амьсгалт хөрөмжний чимээн донд тесэрч буй өөрсөж болох юм амин тийм энэ дэлхий галах бүрийн минь итгэл ордоо ширдэж байгаа нүдэж болох юм утхан тийм энэ дэлхий элсэн хоорондын цаг огтгүй гэж боддог өчүүхэн байж болох юм баг тийм энэ дэлхий ирж яваа солиод намайг утай амар юм яриад юм. Сонсогч Архангай Гөвшин Цэцэг. Тэгээд Монгол түмний өмөрч бичих шиг. Яа. Монгол түмний өмөрч бичих шиг. Аачлж хүлээсэн эмнэлгийн Оосорлогдож хүлээсэн арт түмний оорч хараагүй үнийгдсэн үнэмшиж тэгсэн түмэн болгомын төрийнхээ даалгаврыг даган явсаар төрсөн биендээ ачааг нь өргөж хэцүү бай гэж нэг ч хэлээдгүй үндийг хэлсэн зон болгомын хөвлөдөх хүрээ амьд өвтэйгээд хатуудсан хорвоотой дэмлэж тэмцээд хараслын нэрмэстэй халин модхтон үлдээн зов ихийн сэтгэлээр өмөрцөж бүтсэн халуун амьын Лэстэй болгоны чинь гашуун гамтан өнчилж үлдсэн их батрууд минь гомдох хагцхын дундал уйтай яваа гандаж газарсан хөөрхийн ард минь хүний өсвий төрийн хаяан хоёрдож хоцорсон Монгол олон минь өгөөмөр хишгийч минь ордож харуулдаг үнс Монгол минь буйн түрмэн гэж залбирах бурхан сэтгэлдээ хүнлэг түмэн минь бүхнээс илүүтэйгээр төрөн хүндэлсэн оруулж өгөөмөр олон минь их ямдан халуунсан таңыг энэ хүртэл дэмжиж ислээ. Эл нэгтний халуун сэтгэлээр алдаагаан гэсэн гэж итгэж хүлээлээ. Хонцын сэтгэлээр түмэндээ хансныг чинь хүн чанараар өнгөргөж өршөөсөн ч харин өвд шургасан өвдгийг чинь хаан Монголын удаан очлохгүй хамаг Монголын цэс өршөөхгүй. Их төрийн сүлтөд биш үү? Нохоотой чимээ сонсдог юм, мэрэгтэй төр алсыг тухаадаг юм, мэдлэгтэй засаг төмнэн зэгцэлдэг юм. Мунхан ухаанаар төрийг самруулж Монголын сүрийг хазаалгасан алдаач чинь миний үрс, Монголын үрс өршөөхгүй. Өргөн аймаг оролцогч Түмэн Жаргал. Бүхэл гэж хэлье. Хараатан жигүүртэн гүшилдсэн отряд хөхөөл алтан нар зэрэглээдсэн дулаан хөхөөл халгаан гавсган залбирдаг шүтэн хөхөөл амар амгалангийн орон диваажин хөхөөл эдэний дээж өргөлтэй тост хөхөөл эдэр жинчид хонголсон гэр хөхөөл элэн цөвдийг онголсон бунхан хөхөөл эртний түүхийг хадгалсан сурвалж хөхөөл шилийн нэрс хорогдсон шудраг хөхөөл шишиг чулууд гэлэлцсэн эрдэн хөхөөл ширээ тэмээд бичдэг баян хөхөөл шивэн толгой найсан дүлгөөн хөхөөл далан булаг оргилсон усхан хөхөөл баян хаан утгалсан цайз хөхөөл холоос сүрэн дүнхээсэн дүнсгэр хөхөөл хатууд олноороо хөлд орсон зөөлөн хөхөөл үлэг гурвд ахирдсан сүд хөхөөл үнэн худлыг дэнсэлсэн гэрч хөхөөл үзэссэн төгс бүрдсэн төгөлдөр хөхөөл үлгэр домох гардаг шиг сумбар хөхөөл хангаа ханаас ухтаасан бүсгүй хөхөөл хатан суудал тухлаагүй хачин хөхөөл цас мусан гоёлтой үзэмжит хөхөөл цогтын хөдөлд дурсан охин хөхөөл өмнөний говийг зорьсон өндөр хөхөөл өргөө гэрээн орхисон шулуун хөхөөл
ган гарц удирдсан тансаг хөхөөл галбар дөрхийн харуул чандан хөхөөл төрийн зоригтой дахлах хөхөөл тэнгэр шургсан гагн хөхөөл хурын далдагтай бус хөхөөл хур баялагтай сул хөхөөл юсын өсөлт дэвшлэг ерөөл хөхөөл юр усын дөрхтэй содон хөхөөл багтлууч хүнийг болоогүй бурхан хөхөөл уурал автаараа санах хүсэл хөхөөл тооноор оройн харагдах шавх хөхөөл тэртэй газраа цэнгэрдэг сонин хөхөөл галуу эртний салхитай тэр хөхөөл говь сайхны зогсоосон гурван хөхөөлаа. Өвөр ханга аймаг оролцогч Орхон Туяа. Өндөр гэрэн занасын сэвсэг болсон би өөрөөр хэлбэл их Монголын төгөл болсон хайрсан толбын болгон чадвар шиг өөрөөр Монгол хайрсантай өөрийн хоёр чадвар шиг ихэр хоёр шийдвэртэй ахны тоорын хамаатай ахтын хүндийн намт нь ахны янгийн бэлчээтэй гэрэн хайрсан цэнгэртэн долоон болсон төлбөн үтмээ дөнгөтийн болон томлог улстай дагшин тогтож саатан тогтноо дөрвөн хайрах эссэн нөөцтэй эрийн хэвэн сэргээсэн ав хайрхны өв хайтай ижиг сэтгэлийг уяасан ав говийн машаантай хүлгийн шандас явсан хүслийн найм хүслийн найм нуутай хүмүүний билбий байсан хүнхэн зинхэрдаатай өндөр өвгдийн ерөөлтэй өвгийн сайхан хангай удам залрах үрийн хүй зүгсэн үгүй. Дараагийн оролцогч Өвөр хангай энх хоёр. Гараас жинслэг охин ширсэн. Үүнээс илүүтэй хайртай мэдгэл жавар тэсгэгдсэн газрыг чинь өхөөрдөх ахаа үуч үлээц үлэх юм чамайг хайрлан гэдгэл нэг л дуух мэдгэлээ өглөө сэрэг язхан эсмэн гэж өхөөрдөх чамайг хайрлан гэдгэл хүүхдийн 100 айл хороолол модны хоёр төмөрт цан амьдрах гэж зүтгэсэн түрээсдэгч өдрүүд юм чамайг хайрлан гэдгэл хамтдаа давн туулан чадан гэсэн миний зүрх чиний найдвар юм чамайг хайрлан гэдгэл залах болгондоо хэлсэн халамжийн үс усан асуудлууд юм чамайг хайрлан гэдгэл хүүтээсэн хэвлийг чинь харж баярлах дудаан гутал малраа ороод чамд зэхэх цагийн ажил худал хуурмагт биеийн дасгах юм чамайг хайрлан гэдгэл эцгийнхээ гэрт 7 сартай хоригдож байсан жаалхан чиний гар юм цонхноос чинь бүсүнжуулаад оргуулж байсан 19 насны зөрг юм чамайг хайрлан гэдгэл эмнэлгийн цонхондоо төвшөж зүгсэн 12 дугаар сарын тэр дулаан өдөр юм чамайг хайрлан гэдгэл чамайг хайрлан гэдгэл чамаар дүүрэн агшин чамаас өөр хүнгүй ганцаардаж сурсны зод юм. За, харангаан оролцогч анх цэцэг. Сарны хийлээ. Энгээс наадсан амьдрал таны хагахайг ээжийнхэн хацнаас нууж ядан гарахад эцэг уул их годын талдайгүр эрх өдрүүдийг үрж хайн бүргөө байна. Сарны нүдэмсийг зууж ирээ нарны хөвгийг зөв бүртгэхэд өвдийн оршоосон газраас цагаан гэрээ зөв загваа их сэтгэлийн өндөр сэлтийг их шиг дууны гоморшгүй өргөсөн модны үжиг бүхэн өр
шуудын үр өнжүн өчүүхэн орчлонгийн амьдралыг дадлчаараа түрээд үн хожмоо би морин шуу болон үүний хагархай маран ойдол тэнд намайг төлхөр орсон өөрийгөө би нисэж яваа үүхэн ном итгэвийн хөрнөөс саасан сүг намрын өвс хөхөн цаг хугацааны хохны нэгэн хан босдын төлөө жингэнх үе аягшиг сарны аягуугаар хийлээ. Дараагийн оролцогч Архангай Тунгалаг. Үеийн санан аваа гэж хэлсэн. Нүдний шуурчийг нисээд явчихныг сонсонгүй. Нүдний өмнө үйл болон замхарч ингэж бодсонгүй аваа. Нас нэмхийн тоолонд ухаан сууж явна хүчин. Нутгийн нуулаас ушиж байгаа. Магад таны минь буйн аваа. Зүүдэнд минь үзэгдэх таны минь нүргэгээ татуулан зүрхний минь уган сургаал тань тодхон аваа. Нутгийн минь чулуу бүр дурсамж тань хөврөн нуган харгины шорон өнөр чин тодхон аваа. Шиврэн орох борон шиврэн орох борон үрээ сансан сэтгэл юм болов шарвар нар ээлээд таныхан дулаахан нэгийг мэдрэх юм аваа. Насан багын дурсамжинд та миний баатар байсан нарт хороо таныга үгийн санан аваа. Алаг дэлхийдээ таны минь сүл мөнхөд намайг ивэсээр амин үрдээ хүүмэн болж ахаад нэг мэдлээрээ аваа. Архангай Буйнэбэг. Чулууны үүрэг. Нарманы зулайд үсэг шиг хэдэн зууны өдөө ямар миний бодлоор хөвлөгдөх шиг салхаар дуайлав. Борг усан дундуур зорж ирэх жин бүдгэрч болзоо түүний татлах сүм сацал хатав. Өвдөн гэрээсийг зөрчилгүй бөөрн нутгаас гэж өрлөг төвхийн шиштрийг өчүүндээ тэрвч дүүрмэглэв. Хар шуум ирж миний толгой дээр суув. Харь хүмүүн саатаж миний сүлд тоглов. Алт алт гэж амандаа тэрвэглэв. Ашиг хонжоо хайсан атгар санаатан байв. Газар гэж гараараа шороохов. Галмын цэнхэр говийг миний их гэж омогдов. Морь унсан Монгол үзэгдэхгүй одов. Мотор ханднуулсан хүн адуу дуусаар ирв. Харь хүнтэй тохирч ханзуудаар амиарцав. Халахын буйн марагдахгүй туугаад яв гэж аахав. Үүл гарч бороогош шороошуршүү. Үнэн хүн ирж миний хөлрөө шарив. Харь хүн нөмөр бараадан суу. Хаанаас чимд мүсгүй ирв. Өнгөтөн жаргал амлан сүгдэж мөнгөгүй зовлон ярьж уулна. Арчаагүй гэж ирэм олно. Араас нь арх усан залуу ирв. Амандан зуусан тархиар авааж тайвширна. Ажил хийхгүй амьдран гэж дуулалдан. Элсэн дээр мөр татуулж ирэм аваа ирв. Элхэрч хандсан хормой нуглаас нь шоргов. Харь хүн түүнийг эхлүүлж харийн зүсийг сайхан гэж магтав. Сурч ирсэн могоо алтан сонгоор бөөлжөв. Содрын мөнгөн хуудас салхинд хийсэх шахав. Сэмтээ дээр суусан шовууч харсангүй. Сэрүүцэж хөвсөн өнөгч үтсэнгүй. Архинд мансуурсан эрч мэдсэнгүй. Айлгуутж нээсэн бүсгүй шанзаарсангүй. Харь хүн авах гэж хар савраар туулахад хан тэнгэртгийн аян цэцэг шиг болов. Саран шонгошгүй хуулын шонгож ирээд татгалан ногоон бинд ган хошуу заахад толгой дээр суусан шовуу нэсв. Тохиолгож байсан үнэг арилв. Харь хүн нутагтай гавтав. Хансуудаа намайдсан эр сүгдв. Хөнгөнд хөдлөгдсөн бүсгүй өөлөв. Хялбарт ташуурсан залуу сэхэрв. Соён голгайлсан могой хүү. Соён сүднээсээ ийсэрв. Нартай бороо шайган оров. Надтай ирдэг жимсэрв. Морьтой эрс инээдэж буу. Монголын цагилсан гэж хоочлоо. Цагаан сүний цацар өргөв. Цацсан буйн дулаасах шиг болов. Зүрхэн цогж байна гэж нэгэн хэлв. Зүүдэлгүй хөвтөнд алтан соён тодров. Хүн чулуу ийсэрж байна. Бүхэн Монгол минь одоосрээ. 21 дэх оролцогч Баян хонгороо Тунгалаг. Домог амьдуулж үүр дүлтнэ. Дээр шаргал эсний эрхий даран зөөлөн хөрсөнд эдэн галын үед нууцлагдсан үлэг гөрвлийн өндөг тараасаа.
Зэрэглээ чадвар говийн зэглсэн элсэнд энэ шиг тасан хөөрхийд амьдсангүй хөгж сүндэн садсангүй нүдээ нээж ээжэн таньсангүй нас нэмж хөрш шорон гიშгсэнгүй хүний орчлол үзмэр болсон хөдөө говийн сэрүүн дамаг эмээгээс сонссон түүх эрен галын үедийд далай байсныг эрдэс байдаг ариун байсныг морсон дээдийн хормой шиг ногоон савын хоолой сар нарны гэрэлд асгаран байдаг солонгын өнгөөр үлсэн тогтсон шивнэж байна. Зааны олон сүрэг суваад явсаж залуу сайхан модод өлгөн навчтайгаан зандансныг захгүй шаргал говийн үеийн цэнгэр дор цагийн уртад өнгөрчээ. Үйд хөлтнүүд цуглаж өсөрдөг мэлхий вааглаж үлэг гөрвөл аврах үед арслан зам нүүдлийн шууд ноглон бидлүүд нэгэн цагт амьлаагүй өндөртэй амьдарч байхад ганц хормын төдийд галуу гайчин юуж газрын яваажин болсон түүхтэй. Эсэн бомын хоолой адаг аваа шилийн аваа элэн цулмцын товг элэгдэж хуучраагүй эмээ аваагоос өдөө хүртэл уламжилжээ. Ондог амьсгаж өгөршиж бас балахгүй харь хүний өөрийг зузааж хаа нэгтээ цуухгүй Монголдон дамаг амьлууч тэд үлднэ. Ярууны ноёлгоос жалгарсан 21 орон зүгч маань шүлэг үлдээлээ дуудлаа. За шүүгчдийн 3 дугаар шатанд одоо хэн гэнийг үлдээсэн дүн бодох байгаа нь. Нагийн шүлэг шүүгчдийн ажиглалаа ихаваа айдын хүмүүс тавтай шүлжээ. Ашиг нэрээс авчгаа. 나그래도 멋있게 무서운 거 하나 하나 뭐 거기 안 가요 뭐 거기 야 왼쪽가 어디 안 거는 아이가 어디 안 거는 아이가 안 거는 너처럼 먹으란 거야 아는 거 해주시 Монголд хугацаанаас алдуурсан гэдэг шиг хэлье. Цаг хугацаанаас алдуурсан шууд цамцсан мог үсгийн нүмерт сууж хундахтай дарс шиг нуурн сар очихыг хүлээн хичнээн ноныг үдээр бол цаг хугацаанаас алдуурсан мөрөөдлүүд цастай гудамжинд огтын инээдэн дэмтэрч зургдсан пянц шиг нэг л дууга хичнээн удаа эхлээ бол цаг хугацаанаас алдуурсан шүлгүүдийг цамцаан дэрүүлсэн жаахан хүү хэдэн оны дараа дэрлэж унтаад зүгттэйгээ хольж унших болоо. Баярлалаа. Оролцогч Баян Хонгор Янжма. Би найрагч хэмжлээ. Би бэлэг танхай найрагчийн биедээ шивэнсэн шүлэг шиг билүү чулуу хоёроос гал хаттал хатрах гарам фон хүлэг бичгэн босоо Монголынхоо өдрөм тэтэнтэй биерн билүүн номч мэрэгдийнхээ баригдаж нандинсан судар өндөр хтний дүүхтэй өөлөн ээжийн үргэлжлэл өндөр сувсаар өгчээ өнөж хаатын маа үжиг цаас хоёроо үжиг тэтэж үргэлжлэх амьдралын түүхийг үлдээж чадах найрагчаа. Шүлгээ дуудсан байна. Баян Хонгор оролцогч Баян Маатаны үгүй. Нутаг өгүүлдэг хэмээн шүлгээ сонирдуулъя. Нутаг нутгийн цэцгээстэй зугаасаж явсан. Нуурын ганган шуунтай цэнгэлж бүтсэн. Эрээн эрвэхээтэй дөөж баяссан. Эдэл даруй миний амьдрал тэмэл буйдах нүссэн.
Бороо морхож нүүсэн нутгийн нэгэн айл. Бодон дадсан сарал хотод гэрлээ. Буцаад эрхийн хүлээсэн нутгийн тэр толгод. Боорол нөмөргөн өмсөн байж тайлж үзэгнэ. Норн синхэр голн мэлмэрэн нэхэмсэн. Ноцодж ирэхдэг багчуудаа санан битэлзэн. Ногоон шимиг өртөөн зилэлцэж. Насны ганцхан хөдөөнөтөр минь тийм таван. Хараа сонгон сэлгэр тэнгэрэн шуудан шилжиж. Хар суудаасан тэнгэрийн хаягаан хураан дэлгэн. Хаширдэн гэрзуулан үлсэн нааш цай ширгэлдүүлсэн. Хаач байхгүй миний нутаг тийм үлсгэсэндээ. Нутгийн эзний хүлээдгийн минье. Нуурынхаа усыг ширэгдэл. Нугынхаа цэцэгсийг гамттал. Ногоон талаан шаралтал. Хүлээдгийн гэсэн. Эргээд нэг нутагтаа очоорой. Эргээд дэвсэж тэнийг баярлаад. Энгийнхэн цэцэгсийг дэлгэж цэнгээд. Эргэж явуулахгүй гэд яруу тансхан гайхалтай гэсэн. Буцаад заавал ирээрэй гэж. Буурал тодордон намсан байж мэгшдгийг нэлээ. Буян далсан газраа эргээд нэг хараарай гэж. Болор уян шиг талаа эвхэн байж өгүүлсгийг нэлээ. Нутагтаа заавал очоорой. Орон оролцогчид дорж холом. Хөрөөхөөгийн Батбаяр багшийнхаа Хүүдэн хотын армаас зориулсан дуран бүлэг шатаг. Нэг нойролсон нохойн үдэн дотор нэмгэн харанхуй үүсэг шиг шамдал гонигтаан зүүрэмгэлсэн шонгийн модны дууг шууд агаараас давжуур шашгардаг энэ хотынхоо шүн төлөөр нь гар шийдэн бра шуугантай гудмаар нь алхлаа шуудан зовжиг шуудын давчнаас борооны тус доод нэг нэгээрээ тусгамж банзан хашаад чиг нэмэн барилуулахад хурдан хотын дулаан намсгал хөгшин хүний хуцангүй царайгаар ившээлээ хоёр намар өнөрийн зунд үлдээсэн модод өөрсөн навчныхаа араас номорч харагдах намрын хот цасан мудран дундаа нингэн хоц шиг гунгаан тээсээр дүнсийж харагдахад сохтуу ирийн салгалсан аршиг өчрөө сайн сайхны төлөө хүүтэн хотоо энерч чаддаг хурцж чадгаа эртхэн болсон хүмүүс нь хав халуунаар ившээдэг хамгийн сайхан хот гурав өөр цаас орч атрацсан хөлсгнүүд годмаар дүүрээд цам тээсэн цомгууд хаврыг хүлээн гуниглахад үүдс зүсэж явсан шууны ангүй далавч цэцэг болоод хавар уран гэж итгэсэн жаахан охины бүдэн доторх хотоо жиргүү дүүрэн уур савсах шиг жиргсэн барилгын гэрэл амжуулаад утаан мундаан нойрмөглөн дүнсийг хотын уртын урт годомны чинь нэгхэн хэсгээс хавар сэрж хөвжээ. Дөрөв хавар охтын бошинзноос хэрвээхээ амилсан хавраар цас бороо хотогдон ороод цонх тогшиж гэд гониг төрүүлэх хүүтэн хотыг нь хурцсангүй нэмжин харагдуулан дуушиг дүнгийн хотын зөөлөн өвшөөг сахинаас нь мэдрэгдэг энэ хотынхоо амьдрал төгөл бишгээгүй бол сарсан бабахаа мэд уруудаа амжуулсаар санаа алдаад хавар хийснийг мэдэхгүй юм. Баярлалаа. Аргамбай оролцогч энэ үеч категори. 이거요. За хандаа яа. Үнтэй хаан хийдэ хайрмын өрөөний дуу шайгуудаа засарч сөөрөндгэн зуны тухай шүргүүдийг минь завцайдл дэрчж сухууч би ганц нэгэн мөр байна чиний тухай юм дараач нь жахаагүй хэр удаа байдгийг гэснээ зүрхий чинь тэмэрсэн гэж хитнээш бодлааш хүлэг бичвэтэй намрыг хадгалж ирээгүй л байдтай ямар хачин засвэ надад хэлэхгүй чамаас хоёрдаа гайд минь чулуун гэрийн хашаа мөөгөн бүрэг дараа
цуг шахан тогоодог бүжигчин дууруудыг өгөөд орчлонд ортгоос жиг тасарчээ үгээр гот мэдсэн шийдвэр тоо аялах анинэ Богийн гэдгээ тайлита хаан илбэ хайр минь гомдлын чин чахыг хөндөж уучлахгүйгээр яахнуудээ энүүхэнд тасгайлж уулын рантгүй эмэл харуу юмсан би наашаа мэдэн чимэн ер нь би харуугаас юуч болдохгүй цайгаар ярьлаач ертөнцийг бодвол 5 гантай да миний боргол онцгийг чамдаа сонсохоор жимээ одоо маш сайхнаар урлах нэг амьдралдаа За, хоёрдугаар үндэс очоод ирэх юм найрагчд Уран ханган уян энэ сагнаадам оролцож нөхдөө таахны манадаа Монголын зохиолчдын хөвлийн болон Гомбын Сэрвдийн нэрмжтэй шагналт болорцсон 43 наадмын эзэн Монголын зохиолчдын хөвлийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Архангай аймгийн хан тавир утгацгой нэгдлийн тэргүүн яруу найрагч Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч редактор Нэм жаргалын Минжин сайхныг хүндэтгэвэрье. Медаль шүлэг өргөн байна. Сайхан шүлгүүд сонслоо. Аль нэгэн найрагч нь одоо наадмын эзэн болж магнаалах бах. Энэ наадам маань уламжлуулаад одоо баян онгор арангайгаад нар зүг тойрогтойгоор цааш уламжлаад улам одоо төгс төгөлдрийг олох хаа гэж бодож байна. Боловсон наадамда Янжин хамынхаа ариун мутраар адислуулж боловсон эзэн болсны маргааш өглөө өвгийн санаа хамгаалалтаа зорин орцсон. За дотроо бэлгшээл байсан маань юу вэ гэхээр би ихтэй сургууль авахдаа Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагч Өвөр хангааны бүр цомын уугуул Эндмийн бүрэгдэл зөвшөөрсөн үүсгэн байгуулсан сургуульд орж байсан. Бүрэгдэл зөвшөөрч маань 1983 онд боловсон наадмын янхлан санаач ирж түүчийн тэргүүн барийг хүртэж байсан юм яригч. Тэгээд боловсон одоо өргөөд маргааш нь багшийнхаа модод ирлээ гэдэг нь надад их шүншигтэй сайхан санагдаж байсан. За, боловсны хоёрын даваа дуудсан зүйлгээ та бүхэндээ өргөе. Ялгуулсан ном цагийг үзэх зөвшөө цөмөрөө гэдэг зүйлээ дуудъя. Хүүтэн салхи засны хайрууд хөл нүцгэн зогсоос шиг хөөрхи миний артман ачаа хөсгөн хүн санагдаад амсгийч суугаа мэд аяа миний артман хорны шуу шиг өдөр хоногуудaan цөмөрөө хамттан туулж торсон зовлон хорсон гүнгаан цөмөрөө хамттан болох юм шүү. Байн тулаантай 100 жилүүдээр давж ирсэн шигээр давстай шорон гэрэг үеийн даваад гарах юм шүү цөмөрөө. Нүдний лүүмэн саман гүйч нүдсээр л байгаа шорон шуургыг хамттан сөрж өгдөрч тийхээр гэсэн эрэл он цагаан үүрэл гарах юм шүү бүгдээрээ. Дурангийн үзүүрт холын улс дурааран зоргоорон дэгжин харагдавч тэгж бас өөрийн гоныг зовлондоо тэгж өдөрч яваа байдаг шүү. Саахал дайлуудын үүд хатавчинд сайхан залуусaan илгүүлж суулгалгүй өстүүрт их орондоо халуун бүлээрээ бүгдээрээ цөмөрөө аж төрөх юм шүү. Амгалан тэр цагийг хамтдаа бүтээж амтар савндан хавдарсан хүн чанараа гаргацгааж ерөөл дон цагийг сайхан хүстэй үлдээх ертөнцийн ажил бидэнд мөн ч юм шүү. Ядарч даарсан хамгийн ядуухан нөхөр минь янжуур талх хоёроос арай дөнгүүрийг ярьж яруу найраг шудраг өднийг
тэргүүн дээр өргөсөн ялгуусан мөн цагийг үзэх юм шүү. Цөмөрөө. За. Баярлалаа. За өгшөлгээд удаа. Хамаг хайрын би үгнээс авч хамаг хайрын би үгэнд юусэн. Уг миний үндэс хөрс. Уг миний өгдөөс. Уггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй. Уггүйгээр би өчигдөрт харж чадахгүй. Уггүйгээр би үнэн аж төрж амьсгаж чадахгүй. Уггүйгээр би өргөн болон өрөөл бусдыг хайрлаж чадахгүй. Уг миний мөргөлийн сум. Уг миний өргөлийн сум. Уг миний өстөн дайсан бас хань нөхөр. Уг миний өргөцсөн бас бисвэр төвчээр. Дардан мөртөн замаа олоод нүгэнд зам болж, далавчтай мөртөн тэнгэрийн олоод нүгэнд тэнгэр болж явдаг би. Үгэн дотор далавч байдгийг харж, үг шуу шиг нисэд дүүлдгийг үзэг би. Үгэн дотор хүмүүс нөгөө хөдлөгдсөн ургаж, үг үгийнхэн салхинд гандаж хагддаг гэж танив би. Үг миний ихрийн үс, үг миний их нутаг, үг миний их орон, үг миний их дэлхий, чулуу шиг үгэнд ус хатгалж, нэлийсэн нэг далайг хурааж үтсэн би. Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж, цэлийсэн тэнгэрийг амрааж явсан би. Уус шиг үгэнд тал сөхөрдгийг харж, ухаан дөрөвдийнхөө үг сургаалыг дагсан би. Ус мөрийн шиг үгнээс амьтан хүн ундаахыг үзэж, улс гэртээ эзэн суухыг таньсан би. Уг миний өдөр хоног, уг миний чөдөр аргамж, уг миний бүр зам, уг миний мөрөөдөл хүсэл, уг төрж, уг өсдөг хорвоо, уг өвдөж, уг идэгдэг орчтонд, уг уйлж, уг дуултыг таньснаас, уг өдөрж, уг өгдгийг харсангүй би. Уг миний тууралт гэр орон, уг миний тусгаар тогтнол ирхчлөө. За, Эдвэрдаа сайхан байна. Энэ наадмын шүүгч Монгол Улс Төвлийн болон Гомбын Сэродын нэрнжил чагнал болор сумын эзэн яруу найрагч Бадаржийн Жамбалдаржи хүндэтгэвэрье. Энэ тасан дээрээс бас миний өнцгөн доод нэг тусаа нэг төрлийн байлаа. Гэр байна. Тэгээ би гурван өнхөн шилдэг дуудаа. Өөдөө зөвсөн шиг байна. Хаанаас нь эхлэхээ мэдэх бийж хайрт хөшин аваа санана. Халиг жалбах санаа алдалтай харуулж чадсан онжлуудыг буцаамаар. Алганы халуунд таны ирж аз жаргалтай агшин үлджээ. Залбирч сунаа хүн завгүй явсандаа үдийг бүрлээ. Үсэг сурах гээд өвдөж суусан үчиг санахгүй үлгэргэлтэй тоомны самархай дээр тогтсон сар толгой ирэх шиг дулаахан санагдна. Хууч өрдсөн сэгсүүргэн дээр хууч боломгүй танил гадар хуучин цагийн шаргал тэмдгүүд хуудас заас хүндэж явна. Санаандгүй зүссэн хуруугийн шархан сандарч мэддэгсэн хөгшин аамын хөнгөн цаг олцуулан байж тассан хөрсөн одооч итгээгүй байна. Хайрын шилдэг дуудаа. Хайрын далаач. Үзсэн төсгөөжтэй зөвлөлтэй. Далаа салгисан нүдэн дотор чинь далууд цав хөөж яваа харагдан хайр дурлал ачсан тэр хөсгийг харахаар хад ингэсэн шор цээжлэр нь босх юм аа. Хөмөрч сүйд гэж мэдэх энэ үзэгдэл хөөхөн чамаасран болоод үүсчихлээ. Уулын хэцээс уруудж ирсэн би чинь уянгад хайрын далайчин болж хлоо. Сэтгэл гэдэг сэлүүрэн алдаж болохгүй юм шүү. Итгэл гэдэг юмрэн эвдэж болохгүй юм шүү. Захгүй хайрын далай татарчж мэднэ. Замгүй тэнгис бас живчж мэднэ. Газрын зүгээс хайгаад болохгүй далайд ганцхан чамтай холын аян гарлаа. Зүрх гэдэг луучин хаашаа зам зүг шиг минь тийшэл тэмүүлэх боллоо.
давалгаан зөрчиж ирсэн жижигхэн нүднүүдээс далд сууж байгаа чамаагаан төрий шөнийн сув шиг оддын дундуур давуулан өргөж өнийн хот уусан натар юу хүний амьдралын жирийн шуганаас ангид хүслийн загас хүсэн хайрын тэнгис гар юу эрэг хөвнөөс хурдхан голдоод иржилсэн хайрын давалгаанд хамт цогцол юу далаа зэрэгсэн нүдэн дотор чинь даруулсан хөвж яваа харагдсан бэ хайр дурлал очсон тэр хүсгийг хатгсэн шуурган зээжин бас гэмаа Гараажийг хүсэлт болов Монгол улсын соёлын гараа зөвлөлтөн Назардаржийн нэрмжиж чигнэлт яруу найрагч Жамсрангийн баяр жаргал эрхэм хүнээр шүлэг дуудуулж өгөөч гэж маш олон хүн санал тавьсан. Ахаа. За учраа нэмэн төргийа тавхандэ. Би одоо хоошны хөөдөд хоошин шүлгээ хийдэ тавхандэ. Өдөө үлдэл сэтгэл зүрхээ дасгаж оюун бодлоод өдрөө суусан тавхандэ баярлалаа. Яруу найргийн сайн мөн тавхныг маань баярлж бодчих. За бид өөрийгөө тухай шүлэг дуудана. Алдмынхэн алтан сэрэлээр дэлхийн цагийг тооцох Аннан сад бүрэлдэх зэрлэг хэр тавт дэлгэр хин учир Эхэн утаг бидэн хоёр улаан гадарн шүтэн мэлбэж эсэн гадмын дохтнолда Оошхныхан бүрэн судлаар нэгсгийн учир сарны сахашиг хөхөвсөнд зэрэглэн мөсөж нарны омэд урагж буйд агаар шүргэтэн хаан тэнгэр сундалсан уужимдар ту халахын мөрцөнд эрвийг цойдон манаж их нутагтан их мөрөн мэдээр би төрсийма дарамт логшин тодорхой гад чанаммард гасхангийн ангал дээгүр үсрэн дуудаж байхад их усны нүргэн дэсэн хардаг үсийн төрөөж эсгэл түргэл төрсээр үрийдэн зангаж байхад хөдөөгада бошгот үйлдэн оюунын хөндөд хагадус харсны тунгадагшил тунда өсөж бойдсон би уруу дамааран унсан газрынхан үр шороог өнгөж амтыг ангар уурах шиг химэж өснөө мартхийн аргагүй санаж явдаг юм би нарны халуун дэсэлтийг дарах цас мөсний дэс сарны хэд хүйдрийг нуслах дундын броны тусада сахны хурдыг шуах аюун цагангэл бэлэг сансруулсын давалга хадын ойхоёра намайг сэрж мэдвэл тийм хүндүг синжин хөнгөн бирээр хөшгийн шидээр хэнсэн масаар гэтоддын эдэг үсэг тэмдэг дээр зурагдаж сэрсэн шиг сэрхийн цагт зүүд гэж үгүй зэн бидгэмэн дурсан эрсэн шиг эрсний эцэст зүрх сэтгэл минь догтож би өнө бүхд тогшнаа орчлонгийн гэрэл чамны уран хүрдийг сулдаж очир төгсийн улаан дээр эрен цуумуудыг өрч тоглох яруу найрагч нянган жил бүрэлдэхин хурдад яруу хатрын зууныг давалгүй ургадлын чимэн дарагдана гэж үдээ үгүй боосны салхитай авгарчин дүр арам зүгин бараатай бурхад даган майстага хам тэнгэрийн жинтэй буйрын дээрх видэрсэн хул хонгор чодоо бодох шалтгагүй оршин байх
харахаадын гэрээсээ сарсан фаншартай Монгол эцгийн амин тамга түриймсэн сартай бас нартай минь урагж бассан бенсний үлгэрчинсэн их Монголын дэвсэг суулгасад өмбөж яваамны их чөлөөтөж сүрлэшвэ арсан орны хангалаг шавдан бгэ. За, 이거다. 너희들 저쪽에 지금 나르치다 бидний хүсэл бүтээсэн цаг ирж байна. Борон хангаан уян яруу найргийн наадмын шилдрийн шилдэгүүдийг шаналгаар дуулгаж хэлсэн байна. Эрхэм шүүгчдээ тайзнаа хөрж байна. За Дүнгийн танилцуулж өгөх байна. Наадмын ерөнхий шүүгч Монгол Улсын шийдвэрийн хэвлэлтийн газрын төрчийн шагналд Логоц суллаас толгойн сэндж байгаага хүндэтгэвэрье. Энэ сайхан сарав танхимд үржижсэн таавахны эмчийн хамаарыг өнөөдөр Монголын орон тохиол түүхэн явуулж нэгүүлж байна. Яагаад гэвэл ийм олон яруу найрагч нар нэг баруун цуглаж оюун санаа ур чадвар авяас бэлгэн сорсон тийм тохиолдол байхгүй. Энэ бол яруу найрагч соосон гахтай тамиг орон ханга орон томогтын игнотын таамаг хатсан сар үүдийн нээжлээ. Ийм гол үдээс санаачсан маш paljon хугацаанд ажилласан болохоор хартунаас шударсаад гэдэг сайхан алдрыг бичсэн. Алдрыг ийм сайхан хурданы санаачсан зохион байгуулсан байна. Ингээд манай төрийн төсөөлтөд төрийн албаныхан оюуны санаа яруу найраг зохиол бүтээхийн төлөө санаа сэтгэл харагддаг болов бүгдээр уншиж талархдаг болов сайхан байна. Та бол энэ сайхан бичсэн олон улс төрчид бас хичээл сургамжуулж байгааг ингэж бодож байна. Аймсан та нарын босдоо хачин сайхан яруу өрөөтэй боцсон дахин ирэн ийм уран аймгийн наадам цаашдаа Монголын утгачлал нэг шилжүүл болно гэж бодож байна. Сүүл тэргүүн байна. Эхний том байр гэж байна. За тусгай байр шинжийг баярмаа гараа. Баяргүрий. За тусгай байр шинжийг мөн баярмаа гараа ямжина. Ойсан багой ихтэй. Эсчүүд амма заримдаа хөгийн урд мэдрэмжээр бол юм тавшгүй шүү. Одоо манай эртний рүү нэшнээр одоо бас бодсоо байсан. За, бүгдөө орфоста. За, ордоор байрны шинжийг хараад яруу нэш имш. Ордоор байрны гурваны яруу нэш дорчоо. Тэргүүн байрны гарганы хараад мөнгө. За, хэлүгээ. Сарсна найрчид амдикөө юм шагнаад өгөх нэ наадмын санаачлагч Монгол Улсын хурлын гишүүн оюун сайхны албан гэрэлтарыг хүндэтгэвэрье. Ерөнхий зохион байгуулагч Уурхай мэдээллийн засаг Монгол цэцэрлэгтэрийг хүндэтгэвэрье. Уурхай аймгийн соёлын аяж жуулчлал залуучуудын газрын дарга усгэртэн таригвэрье. Арга аймгийн хан давар утгасгал нэгтгэлийн тэргүй яруу найрагч боловсон эзэн Минжин сайхан тарыг хүндэтгэвэрье. Уурхай аймгийн албан бэрэг орон бүтээлийн нэгтгэлийн тэргүй дасцэрэг нар мэрэгэн шүүгчтэй нэмэлт хамтаа шагналтнуудад баяр хүргэж өргөмжлөлөө дурсгалын зүйлийг гаргуулнаа. Эрхэм хүндэт танд Монгол Улсын хурлын гишүүн оюун сайхны албан гэрлийн санаачлаг ивэлтер зохион байгуулагдсан
Гурван хангайн уянга яруу найргийн чуулганд шүлгэн хүлгээс сойж 5 дугаар байр эзэлсэн тул 500 мянган төгрөг болон ном хэвлүүлэг 1 сая төгрөгийн эрхийн бичгээр шагнаж байна. Талын яруу найргийн тэнцвэрийн тавын борхон Монголд ивэх болтугай. Монгол улсын хурлын гишүүн хамтран гэрлээ ерөнхий зохион байгуулагч Өвөрхангай мэдээлсэн 2025 оны 11-р сарын 28 өвлийн тэргүүн сарын шинийн 8 гэж эрхэм хүндэд янжма танд гэсэн байна. Тусгай баярма. Оролцогч баярма. Гурван хангай яруу найргийн чуулганд шүлгэн хүлгээс сойж 3 дугаар эзэлсэн яруу найрагч Элвис танд шагнад гартуулъя. Баярлалаа. Хоёр дугаар эзэлсэн Дорж Палм панда өргөмжлөлөө Монгол шагнад эрхийн бичиг гартуулж байна. Баярлалаа. Самбөргсөн найрагч шагналыг Монгол улсын хурлын гишүүн оюун сайхны автан гэрэл гартуулж баярлалаа. Ном хэвлүүлэг эрхийн бичгийг гардаг авлаа. Самраа шагнууд зохион байгуулагчтай хамтран сайн дурсгалын зураг татуулна. Бас нэг тусгай шагналын үйлчлэгийг хаалгандаа дуулгасан. Өвөр Монголын урдас хорны яруу найрагч Соломон Хөдөлгөөний өөрийн одоо бас шагналыг гаргуулж өглөө. За ингээд өнөөдөр энэ Совиданы дээд одоо 5 нэрт Африкийн 55 гурван шиг тодорсон энэ 5 найрагчдаа оройн хотын боон тангис нүүдлийн соёлын тусад гонон өдрөг амрах одоо энэ эсрэг бичгийг одоо яа. Улсын хурлын гишүүн оюун сайхны алтан гэрлийн санаачлага дэмжлэгтэйгээр Гурван хангайн уян яруу найрагчдын чуулган Өвөрхангай аймгийн 10 их хотод зохион байгуулагдана.